хүртэл бол хэсэг шашаах ихтлэгэрчээж том хүчтэй ихтлэгэрчээж. За тэгэхээр энэтхийн одоо гүн ухааны том татсангууд энэтхэгт байгаа. Тэгээд таантарын татсангууд энэ том сургуулиудын одоо сурах хүчиг бол нэлээ ихэнх нь нэлээ олон Монгол ламдрын зохиосон сурах хүчиг дээр явагддаг. Тэгээд одоо миний суучсан том гомон татсангийн нэлээ настай ламнар бол бүгдээрээ багш нь Монгол хүмүүс ээ. Монгол хүмүүстийн суралцж байсан Монгол ламны шавнар. Тэгээд ийм хүчтэй үжсэн шашин маань 1930-аад оноос эхлээд айхтар хэлмэгтүүлэлт төртөөд тэгээд аль номтой гэсэн лам нарыг нь алаад тэгээд ер нь Монголын бурхны шинийг их тийм болох бүдүүлэг одоо мухар сүжгийнх үежээ гэж хэлдэг нь бол худал хүч. Тэр үеийн хамаг сэхэтэн шашны боловсралтай тэр усуудыг одоо алдсан юм аа шүү дээ. Хэдэн мянган ламыг ал. Тэгээд ерөөхдөө хүмүүсийг ламдрыг 3 басан гэдэг нь шүү. Жохон банд нарыг нь болохоор хар болгоод дом тавьснаас дээш хүмүүсийн болохоор 10 жилийн ял дунгаагаад гарам дийлснээс дээш хүмүүсийн болохоор тэр чигт ятцсан гэж. Тэгэхээр үндсэндээ шашны боловсон хүчин тэр чигтээ тасарна гэсэн үг л дээ. Тэгээд тэрний дээрээс ерөөхдөө хүн зооны дунд ард иргэдийн дунд байсан шашны тэр мэдлэгийг нь цааш доод үед уламжлуулах бүх боломжийг хаачиж байгаа юм л та. Ерөөсөө эцэг хүүхэд нь эмээ өвөө нь хүүхэдтэй шашныхаа талаар ярьж хэлж болохгүй болчих ерөөсөө. Дотроо хичнээн сүжигтэй ч гэсэн жоохон хүүхэд бурхан байдаг гэж хэлчихээр ерөөсөө болохгүй. Тэгэхээр юм бол тэр жоохон хүүхэд чинь тэнд дуулчин тэгэл шууд асуугдах. Тэрийг бол би сайн мэдчихээн л дээ. Тэгээ сургууль дээр очихоор чинь сургууль 10 жил ч одоо тэгээ шашны бүхий л янзаар доромжилдог байл шүү дээ. Хамгийн гол нь 1924 онд манай 8 дугаар үедээ таал төсгөд одоо Монгол улс социализм ч гэдэг юм уу одоо ардын хувьсгал ял хамгийн таатай нөхцөл бүрдлийг хэлжсэн бэл. Тэгэхээр тухайн үеийн бүдний шашинтнуудын хамгийн сүжиглж биширч байсан тэр өндөрлөглөө нь хаа хамаагүй дайрт оромжлох. Тэг доромжлохтой бол ямар ч үнэн худлын тийм юу одоо цензур тэр шаардлагагүй. Ердөөсөл хамгийн гоёор хамгийн муухайгаар хэлж чадсан хүнийг л тэгж шагнаж урамшуулдаг гэж. Түүнтэй холбоотойгоор тухайн бүхий л уран зохиол, кино, ши энэ төр бол амрыг ерөөсөл бүхий л ахаар дайрт оромжилж ийж л. Тэгээд энэ 60 70 жилийн турш бол харин ч асар их сүжиг бишрэлтэй байсан да. Үдээр одоо хүмүүсийн дотор бас оршин тогтнож байж. Тэгэд 1990-ад оноос арчсан үсгэл ялаад тэг яасан юм аа. Тэгээд одоо шүтэх шүтэх нь одоо хүмүүсийн эрхчлөө болоо шүтэд эхэлээ л дээ. Тэг би зүгээр өнөөдөр зүгээр өөрийнхөө нүдээр харахад тухайн үед бол хүн болон яг нэлээд настай ламнар байсан. Нэлээд ламнар байсан боловч дийлийнх нь бол шашны тийм өндөр боловсрол бас олж чадаагүй. Яг бол нэлээд өндөр боловсролтой байсан ламнар нь бол тухайн үед асар нэлээд өндөр настай болсон байсан. Нэлээд өндөр настай болсон. Үгүй бол их нь бас таалд өгсөн байсан. Тэгээд өөрийнхөө орон хэд би ийм хийдэ сууж ийм татсан байсан. Манай татсангөөмөө сайхан байсан шүү гэдэг нөгөө нэг тесрэлтээр маш олон сүм хийдүүд гаргацсан байна л та. Маш олон сүм хийдүүд гаргацсан. Тэгээд тэр сүм хийдүүд нь одоо нөгөө настай улсууд нь өнгөрөө таалал төгсөө. Тэгээд ерөнхийдөө одоо бол бас эзүүр хандлагатай болчихжээ л дээ. Эзүүр хандлагатай болчих. Гандан дэгчлийн Монголын буршны дүү гандан дэгчлийн эдийн зүгээс болохоор ерөнхийдөө сүүлийн 10 хэдэн жилийн турш ямар бодлогыг баримтлсан бэ гэхээр гол нь боловсон хүчнээ бэлдэх бодлогыг л өөртөл болгож барьлаа л да. Тэр хөдөөний олон сүм хийдүүдийг барих боломж бол их таар байл, хомс байлаа. Яагаад вэ гэхээр их үед хөдөө орон хийднийх, сүм хийднийх зөвшөөрлөө гандан эдээс өчсөн бол 90-ад оны сүүлээс эхлээд иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нь шийдэн өгдөг болсон. Тэгэхээр үндсэндээ эрх зүйн үед бол тэр сүм хийдүүдийг удирдах тийм эрх зүйн үндэслэл болж байгаа юм л гандан эд. Гэхдээ гандан эд бол сүүлийн 10 хэдэн жилийн турш боловсон хүчний бодлого төр нэг анхааралтай. Одоо бодлогын хэмжээнд авч үзсний хүрээнд одоо өнөөдөр 2005-6 онтой залхууд бол миний харж байгаагаар бол бүдний шашны талаар нэлээд цогц мэдлэгтэй тийм шилдэг боловсон хүчнүүд нэлээд олон гарчжээ. Тэгэхээр ер нь яг юм боловсон хүчний хувьд бол бүдний шашны хувьд нэг онцлогтой юм байх шиг байна. Яг тэгэхээр одоо ярьдаг штэ төглийг бол ингээд тайрч хамархаа нэг жилийн дотор тайрч болно. Эргээд яг тэр байсан шиг ургахын тулд нөхөн төлжилт нь бол маш удаан гэдэг штэ.
50, 60, 70 жил магадгүй 100 жил ирээд үждэг гэдэг. Тэр шиг бүдэн шишний үед бол яг ийм цогц мэдлэгтэй боловсон хүчин бэлдэнэ гэдэг бол асар их хугацаа шаардсан шүү. Бусад шишнаас онцлогтой. Бусад шишнүүдүүд ерөөхдөө сурах хүчин гэхэд нэг л Crunch гэдэг юм уу, Bible гэдэг юм уу, нэг тийм судар байдаг. Тэгээд тэрийг яг өнөөдрийн төвшөнд бол үзэл нэг жоохон хүмүүсийг итгэл үнэмшил төрүүлэхээр л ярьж чадхаар болчих юм бол шишний үндсэн боловсрол мэдлэг нь хамаагүй шууд пастор гэж бусад шишнийхэн бол ярьж л бай гэдээ гаргачихдаг. Буддийн шишний үед бол яг өнөөдөр дэлхий дээр байгаа буддийн шишний 3 том сургууль болох Барайван, Гандан, Сира гэдэг энэ 3 сургуульд бол хамгийн багаар бодоход 15 жилийн сургуулийн програмтай байж. Өөрөөр хэлбэл тэр сургуульд анх орсон хүн 15 жилийн дараа буддийн шишний 4 урсгалд ертөнцийг үзэх үзэлхийн талаар тэр 2500 жилийн түүхтэй буддийн шишний 4 урсгалд ертөнцийг үзэх үзэлхийн талаар системт цогц мэдлэгтэй болж чаддаг гэсэн. Тэр хүн сая буддийн шишний талаар итгэлтэй хуурмаггүй ярьж чаддаг болно гэсэн. Ийм тохиолдолд буддийн шишний талаар ярихын ерөөхдөө зөвшөөрдөг. Буддийн шин бол яг шашин нь өөрийнхөө үзэл талаас буруутчихгүй гэж имзэлдэг байгаа юм л да. Бусад хүмүүсийн шашныг ингээд муулахыг гэж нэг хайдаггүй. Яг тэгвэл буддийн шин бол одоо ер нь буддийн шнийг муутгах байгаа, буруу шааж байгаа хүмүүсийн үед бол нэг зүгээр л өнгөс тал дээр эдний дүнтэйгээр буруу шааж байгаа бол яг тэр үзэл онолыг нь буруутгсан хүн бол өнөөдөр бол нэг дэлхий дээр гарч ирсэнгүй л дээ. Тэгэхээр яг тэр үзэл онолыг нь судалдаг хүмүүс өөрөө буруугаар ойлгоод буруу номлохгүй гэдэг тал дээр их одоо анхаарал тавьж ирсэн юм буддийн шөөрөө. Тийм болохоор ерөөхдөө 15 жилийн буддийн шний гүн ухааны сургалтанд яваад. Тэрний хүртэл Монгол хүний хувьд бол ерөөхдөө төв төлийг үзэл судлах гэдэг нэг 5-6 жил ажиллаж тийм. Үндсэндээ 20 жилд Монголын нөхцөлд бол 20 жилийн дараа буддийн шний боловсон хүчин бэлтгэж гарч ирдэг гэсэн. Тэгэхээр 20 жил үдцэн хүн байжгаад тэгээд тэрний дараа түүний номыг 20 жил сонсчих хүн гарч ирж. Өөрөөр үндсэндээ 40 жилийн хөдөлмөрийн явцад сая нөгөө нэг шинэ кадраа боловсруулж гаргаж ирэх нэг юм нөхцөл бүрддэг юм байна л да. Тэгэхээр үндсэндээ энэ сургалтын системийг 60 жилийн турш тасарсан. Тэгээд эргээд энийг одоо эргээд бий болгоход бол яалтчгүй одоо төвдийн тасраагүй байгаа тэр буддийн шний сургуулиудад хандсан л да. Тэгээд одоо жишээ болоод хэлэхэд өнөөдөр гандан дэвчлэн хийдээс бол энэ итгэг өмнөд энэ итгэг 100 гаруй оюутнууд суралцж байна. 100 гаруй оюутнууд суралцж байна. Тэгээд ер нь манай монголчуудыг бол оюуны тэр потенциал сайтай гэдэг бол үнэн л юм шүү. Яг тэгэхээр одоо нэг 5-6 жилийн намайг сурж байгаад халах Монгол оюутанд бол ерөөхдөө бүрээд оюутан, халмиг оюутан, өвөр Монгол оюутан гэдэг ер нь Монгол гаралтай маш олон оюутнууд байд. Тэгээд гадаад дотоодын оюутнууд сурна. Үндсэндээ 1500 гаруй шавьтай тийм сургуультай. Тэгээд тэр сургуульд 27 халах оюутан сурдгаас 15 зэндаа байд. 15 зэндаа шалгалт өгөөд 15 зэндаанаас монголчууд сурдаг зэндаа нэг 10 зэндаа байсан баг. Тэгээд шалгалт өгөхөд өөрөөр 1500 оюутнаас 2 оюутан 15 оюутан анги дамп буюу нэгдүгээр бичих төстэй байтал 2 халах оюутан нэгдүгээр биччихжээ. 2 халах оюутан 2 дугаар биччихжээ. 3-4 оюутан бол маш их байсан шүү. Ер нь их олон байсан. Тэр нь бол маш хүндэр үзүүлэлттэй. Халахчууд бол маш сайн сурч байгаа. Ер нь их сайн сурч байгаа. За тэгээд Монгол хүний хувьд бол тэр халуун нөхцөл байдал нь бол хэцүү л дээ. Тэгээд эрүүл мэнд дороотох тиймэрхүү асуудал байдаг. Тэгээд нэг иймэрхүү. За тэгээд нөгөө талаас ер нь буддийн шишинтэн бус зөв шашныг сонирхож ирж байгаа энд хүн байж магадгүй юм л та. Тэр хүмүүсийн хувьд хэлчихэд өнөөдөр ер нь Монголын түүхэндээ баг нэг гарч ирж байгаагүй тийм нэг асуултууд бид нар тавигдах болчихжээ. Монголчууд бидэнд бидний үр хөвгдөд ч юм уу тавигдаад идэх болчих. Юугээр энэ олон шашнуудыг шүтгүү эс шүтгүү, аль нэгийг шүтгүү, алийг эс шүтгүү гэсэн тийм асуултууд гарч ирээд идэх болчих. Одоо та бүхэн таны хүүхдүүд ч байт юм уу тэдэрд бол яг тэр Монголд олон шашин ороод ирсэн. Тэдгээр шашнууд ч гэсэн маш өөртөө эсвэлхийх улаарын тэмцдэг зүтгэдэг болчих. Тэгэхээр энэ олон шашнуудын дундаа сонголт хийх одоо алхам тутамд өдөр тутамд нөгөө шашнууд оролдоод одоо тийм асуултыг тавиад идэх болчих. Тэгэхээр ийм тохиолдолд яах хэрэгтэй юм бэ гэхээр миний бодлоор бол шашнуудын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй бол хүн өөрөө
эдгээрчнүүдийн талаар үнэн зөв мэдээлэлтэй байсан тохиолдолд тэр хүн өөрийнхөө оюун ухаанаар чөлөөтэйгөө сонголт хийх юм бол үнэн зөв сонголт болох болов. Үгүй бол энэ шнийг алийг нь сонгохгүй гэдэг юм уу тийм ээ. Түүнээс зөвхөн нэг талын мэдээллийг авч байгаа. Тэгээ тэрэндээ хитрхийг автаад инээдэмтэй байдлаар оюун ухаанаа даатгаад иршинд орчих юм бол жоохон тийм хангалтгүй тийм л юм болох болов. Шнүүд маань ч гэсэн өөрийнхөө үзэл номлыг улаарн тэдэрт тархин угааж байгаа юм шиг суулгахаас илүү зөвхөн тэд нар шаардлагатай мэдээлэлээр хангах ийм үүрэгтэй гэдэг болов. Тэгэхээр яг саяны миний хэлсэн тэр нөгөө буддийн шинэ сургалт энэ явц маш удаашралтай болохоор ингэж мэдээлэлээр хангах тал дээр бол Монголын бурхан шин өнөөдөр бол жоо 30 дутагдaltaй ажиллаж байгаа л да. Гэхдээ яг миний ажиллаж мэдснээс хойш би Монголд ирээд нэг жил болж байна. Энэ жилийн хугацаанд тэгэхэд л ерөөхдөө энэ сурталчлах хүмүүс танин мэдүүлэх тал дээр бол нэлээд урагштай үр дүнтэй ажлууд надад харагдаад байна л та. Хойшиж гэсэн одоо эрдэмтэл амтааланаар ирээд шашин сайжрах болов уу? Гүн сайжрах баг. Гэхдээ буддийн шин бол тийм асар тесрэлттэй гэж нэг дэлгэрээд байдаггүй юм билээ. Яг л тэгэхээр буддийн шин альч түүхэнд хүмүүсийг нэг тийж шашиндаа тийм хар хүчээр Иесус орсон түүх байдаггүй юм билээ. Ерөөхдөө байж л байдаг. Тэгэл номоо хүмүүс номлоод таниулаад тэр хүмүүс ороо гэвэл орохгүй гэж бити ороо гэдэг. Яг тэгвэл бурхан багш өөрхөн сургаалт үйд. Гэлэн дагам хайнамж сэрэгжид дэрвэс шимдүү лэгүр таглан аяга лангууржээ гүйч юм гэж нэг алдартай сургаал үйд. Энэ юу гэхээр мэрэгдээ хүмүүсээ гэж ойлгож болно. Тэгэхэд ер нь алтыг халаагаад таслаад сүүлд нь хайлж ингэж шинжиж үзчихэд сая шижир алт гэж мэддэг шиг миний сургаал номлолыг сонсож санаж бяцлагаж ингэж тунгааж үзэж байж цаа үнэн худлыг нь мэдэрээ. Түүнээс зүгээр л миний сургаалт үгүй бурхан номлосон юм шүү гихтүүдийг бити итгэж үнэмшээрээ. Тэгээд бас би ерөөсөө л энэ ямар мундаг ухаантай хүн байж вэ гэж бишрэл төрүүлэхийн тулд энэ номыг номлоог юм шүү. Зүгээр хүмүүс бишрээд өнгөрлөхөд надад ямар ч хэрэг байхгүй. Харин би таныг энэ номлолыг ингэж судалсны эцэст үнэхээр үнэн бол амьдралдаа хэрэгжүүлээрээ. Аз жаргалаа үүгээр бүтээгээр энэний тулд номсон шүү гэж өөр ямар ч шин байдаггүй номыг номсон мэлээ л те. Ер нь миний ажиллаж байгаа бол Христ мэрэгчийн сургаалууд бол зүгээр л надад итэг, надад мөрөг тэгснээрээ л аврагдана гэж номлодог. Бурхан маш ерөөсөө биш. Би ерөөсөө хүмүүсийг мөргүүлэхийн тухайд ингэж надад итгэж бишрүүлэхийн тухайд номлосон юм биш шүү. Харин энэ үннийг хэлээд энийг л үнэнд хүмүүс ойлгож мэдэрэй гэж номлосон шүү гэсэн байдлаар хандсан байт юм л та. Тийм болохоор ерөөсөө Монгол дэлгэрсэн бүхий дэлгэрэлтүүд энэ маягаар явагдсан байдаг. Тэгээд ер нь хүннүүгийн үед бол дэлгэрчээсэн гэдэг л тэрийг саяхан нэг тэр нь бол баг батлагдаагүй нэрэтэ асуудалтай. Ерөөдөө нэг ерөөсөөдөөсөн Амрын Монголын түүхтэр тийм Заваа Дамдангой Монголын түүхтэр энэ хиттийг сурвалжийг татчих жагаад ерөөдөө нутсан байдалтай байд. Тэгээд тэрний дараа тэр гэхдээ тэр Христийн шашнаас болоод унтарсан гэдэг нь бол яг ямар хүн тэгж яриад юм бисаа ойлгохгүй. Тиймэрхүү сандлага гарсан билээ. Тэгээд их хадуудын үед ерөөдөө Чингис хувлагаас ахуулаад буддийн шин бол ерөөдөө Монголын тэр сурвалжит хаад ноёдуудын тунд бол дэлгэрчээсэн юм л. Ард түмэндээ бол нэг хурц дэлгэрээгүй. Ерөөдөө төвдийн том тэр гаржидва саживын том багш нарыг Монголын хаадуудын залууч ордныхоо хүрээнд дээр нь номлын сонсч шүтэж ирчихсэн соёш хүмүүстэй нэг хурц дэлгэрчээсэн бол ховрын мудаан. Харин 17 дугаар 16 дугаар зууны их үе 1600-аад оны үеэс эхлээд Монголд буддийн шарын шинэлэг гэсэн юм байна. Энэ дэлгэрт бол ер нь Монгол дэлгэрсэн шарын шишний хамгийн хүчтэй дэлгэрэлт. Тэгээд ер нь буддийн шишнийг Монголд шүтжвэсэн түүгээр бүтээл төөрвөл бурхны шишний асар үнэтэй ном зохиолуудыг монголчууд төөрөж байсан гэдэг хамгийн их тийм эрдэмтэн мэрэгд гасан дэлгэрэлт нь бол хамгийн сүүлчийн дэлгэрэлтэлтэй. Тэгэхээр монголчуудын тэр үед хийсэн номлол бүтээлүүд бол одоо би өөрөө яг уншиж судалж байсан үед бол их өөр үт. Асар их өөр өнцгөөс харсан. Асар их юмыг тулгаж ингээд нийтэд нь харж чадсан монгол ламнэрийн номлолууд ийм их гайхамшигтай. Магадгүй тэр төвдийн ламнэрийн номлоос илүү гарцсан байхаар яг гэхээр 20 дугаар зууны 1900 оны ихэр 13 дугаар далаалал Монгол морилсан байгаа юм л да. 13 дугаар далаалал Монгол морилох үеэр ласын хамгийн номтой мэрэгэн лааран буудыг бол дагуулж Монголд ирсэн байдаг. Тэгээд эхэндээ тэд нар нийслэл хүрээнд хүрч ирээд
тэднийг эрг сураа Монголын хамгийн эрдэмтэй мэрэгэн лам нар одоо анги шагдар Октор бунцэг тэргүүтэй мэрэгэн лам нар болохоор 1 жилийн өмнөөс эхлээд бэлдэж гисэн гэж номондоо бэлдэж гисэн гэж. Тэгээд тэд нар саран будны хүчээд ихэндээ дамжаанд цугаад үл тоомсорсон шинжтэй монголчуудыг дутаа дургу хариулсан мэхтэй байсан гэж. Тэгээд сүүлд нь ном хилцээд ирээд тэгээд тэд нар ямарч барих байрч сүүлд нь ерөөсөн асар их одоо ялагдаад дийлэгдээ. Тэр бол цэвэр номын онлын төвшин гэлцэн шүү дээ. Нэгнийхээ дээр арах нэр алдартай гол нь биш. Үнэн худлын тэнцэл юм байна. Энэ талаар ном хэлцээ сүүлд нь нөгөө ласын ларамбуудын омг нь маш их дарагдаад тэгээд зүгээр хадаг шийдвэр дүүрээний хүүхдүүдийн асуултанд хүртэл дуртай хариулах боллоо гэж номд гарах юм билээ. Тэгээд 13 дугаар далаалан өөрөө манай энэ булганы чин уан ханд дорж явах нүрийн номын багш болох Дандар агран бол чав орсон байдаг. Дандар агран бол тухайн үеийн хүрээний бүхэл мэрэгдийнхэн аг тантрын номлолын багш нь байдаг л та. Тэгээд 13 дугаар далаалан хэрэгэд ластаа очоо. Тэгээд шалгалт аваа. Тэгээд нэг ламыг хэмлээ. Дармаалч Ирэмбүч. Дармаалч Ирэмбүч Монгол руу иргэлсэн байдаг. Дармаалч Ирэмбүчийг хүрчээд Монголд анги шагдар гэдэг тэр манай багшийн багш. Тэр ламтай ном хэлцээ. Тэг анги шагдар гэдэг лам нь болохоор тухайн үед баг үүрэг өсөн шүү. Төвд бол ирэхэд манай шашны төвдөөс авсан. Тийм болохоор зүгээр нэг нэр алдар тал дээр тэтгэс дээрх гэд хэрэггүй гэдэг. Тэр ламд шав орсон гэж үздэг юм билээ. Шав орсон гэдэг. Тэгээд тэр лам эргээд юунд очиод увсад одоогийн увс ойрдод очиод Октор бунцэг гэж өөлд содов гэж хүнтэй ном хэлцэг. Тухайн үед тэр ласын ларамбтай ном хэлцээд илүү гарчээс уусуудын дараа Октор бунцэг өөлд содов анги шагдар дүүрний ламгаа гэдэг тийм лам нар байсан юм л да. Тэгээд тэр өөлд содов гэдэг хүнтэй нь очих гээд утсан чинь өөлд содовгаа таалал барьсан. Гэхдээ намайг сурж төвдөөс нэг лам ирнэ. Тэгэд энэ асуултуудыг асуугаарай гэдэг. Зодын сүлжээ гэж асуултууд өгдөө. Тэр асуултуудыг үлдээсэн байсан гэж ярьд юм бэл. Тэгээд Монгол багш нараас монгол хэл дээр тэр нөгөө Гунгой Чойлон Датсангийн түүх гэдэг номнууд дээр гардаг баримтууд нь инэлтэй. Тэгээд би өөрөө энэтгэж сурж байхдаа манай төв төгш байдیں۔ 60-70 орчим настай. Тэгээд төвдийн Балдан бариун татсанд их дээр үз сурж байсан. Нилээ өндөр цанданд хүрч байсан. Тэр багшийн харьяар нь миний урд төчөд монгол оноор сонсоогүй байсан. Тэр нь болохоор 13 дугаар далаалан тэгж очиод ласын лаамбнуудаа их цогдонд загнасан гэж. Та нар их муу байна гэж загнасан. Тэгээд тухайн үед шалгалт авсан чинь Симрэ гэсэн гэдэг төвдийн 3 том гүн ухааны татсандаа шалгалт аваад тэгсэн чинь тэр шалгалтын эхний 1-10 хүртэл нь төвдөд зурчсан Монгол гаралтай одоо жишээлбэл Бүрээд Дээд Монгол тэгээд өвөрлөгч хушууны Монгол оноо эхний 10-т нь орсон гэж ярих юм бэл. Тэр төвд лам надад ярьчихсан. Төвдөгч манай төвдөгч гэж. Тэр үнэ яг тэгсэн юм байгаа шүү. Дармаалч Ирэмбүчийг бол тэгээд тэгэхээр ерөөсөө ингээд ном сайтай хүнийг нь явуулаад хэрэггүй нэ. Тэгээд Монгол хүн явуулна ч юм утга байгаа. Тийм болохоор зөвхөн лама буюу Римбүч тийм хөвлөө хүнийг явуулах юм бол сайн байна гэд Дармаалч Ирэмбүчийг явуулсан гэж ярих юм блэ. Энэ мэтлээ энийг яагаад яриад байна гэхээр бид бүхэн манай монголчууд ингэж шинийг дэлхийн хэмжээнд ийм суутнуудыг гаргаж чадсан шүү. Монголчуудаас ийм эрдэмтэл унтаална гарч ижсэн шүү. Бид нар бас дээд хуучин түүхээ мэдэх ёстой гэж биелэх гээд байна л та. Тэгэхээр одоо бүдийн шинэ талаар ярианд орё. Бүдийн шишин гэдэг нь болохоор ер нь бурхан Буддаа маш олон номлууд номсон байт. Яах 36-тайгаа номын хүрдийг эргүүлснээс хойш 80-тайгаа нирван дөрөв үзүүлэх хүртэл нийт номлосон номлуудыг нь бол зөвхөн хэмжээ дамжааных нь хувьд зөвхөн номлосон дээр шат мөрийнх нь хувьд 84,000 номын цогц бүлэг ном номсон гэж байна. 84,000 ном. Энийг нь бол хэмжээ дамжаанд оруулаад үзэх юм бол ерөөхдөө нэг том заанаар ачиж чадах тийм бэхээр бурхан багшийн номлосон номлуудыг бичиж хүрхтэй өгөөтэй гэж ярьдаг юм лээ л дээ. Тэгэд энэ нь шашны олон мандан буурал онон энэ урт хугацааны туршид замын өргөдөж сүйдээд ийм байдлыг үзүүлсэн боловч өнөөдөр монголчууд бидний гар дээр бурхан багшийн өөрийнх нь сургаал номлуудыг их хэлэндээ хөрвүүлж чадсан дөрвөн ус байдэн шүү дээ. Ганжуурыг хөрвүүлж чадсан дөрвөн ус байд. Дөрвөн хэл байд. Тэрний нэг бас монгол хэлэн дээр 100 гаруй батууд орчуулагдаад бидний гар дээр хүрээд ирсэн байна л да. 100 гаруй бат.
Тэгэхээр эдгээр номлолууд ийм олон номлолуудыг бурхан багш номлосон юм байна. Тэгвэл энэ номлолдоо бурхан багш юуг номлосон байт юм бэ гэж асуулт гарч ирэн л жоохон юуг сургасан байт, юуг номлосон байт. Тэгэхээр бурхан багшийн номлосон номлолуудыг ерөөхдөө 3 хувааж авч үзтiin. 3 хувааж авч үзнэ. Яаж 3 хувааж авч? Энэ хаагур сонсож байгаа үстэй тий. Би бед муутай болоо тий. Яаж хувааж авч үзтiin бэ гэхээр нэгдүгээр Вина ясны номлолууд буюу Шашабадын номлосон ном буюу яс суртахууны номлолууд гэдэг. Яс суртахууны хим хэмжээ хүн юу хийх ёстой, юуг сахих ёстой, дамаа лам хуурахгүй хүн юуг чандлан сахих ёстой гэх зэрэг хувь хүний яс суртахууны хим хэмжээг заасан Шашабадын номлолуудыг номлосон Винан аймаг сав номлоо гэж дүлвийн дэнд гэж. Хоёрдугаарт нь болохоор Төдөөнд дэнд буюу Судрын аймаг. Судрын аймаг номлол гэдэг нь юуг номлолт юм бэ гэхээр оюуноо төвлөрүүлэх дасгал буюу бясалгын арга замуудыг номсон номлууд гэж хэлж болж байна. Оюуноо төвлөрүүлэх ямар маш олон төвшингийн бясалгал байна л да. Эдгээр төвшингийн оюуны дасгалуудын талаар маш нарийн тодорхой дурдсан номлуудыг Судрын аймгийн номлол гэдэг. Тэр нь болохоор ерөөдөө бясалгын арга замууд дасгалуудыг заасан номлууд гэж хэлж байна. Тийм дасгалын арга замуудыг заасан номлоо гэж. Гуравдах нь болохоор Омбийн дэнд буюу Элтийн аймаг сав гэдэг. Элтийн аймаг сав гэдэг нь болохоор Буддийн шашны гүн ухааны үзэл баримтлуудыг номсон номлуудыг өөрөлд цэр гүн ухааны чиглэлийн номлуудыг нь Омбийн дэнд гэж хэлдэг юм л да. Ингэж 3 байна. Бурхан багш өөрөө 29 настайтай ханхуу ээжилтэй дутуугаар чигдэх юм уу тухайн үеийн эндтгийн хаадуудад ч язгааргүй эрэхтэй тийм асар их аз жаргалтай хаадууд байдаг гэж. Тэгээд өөрийнхөө хан төрийг хүмүүсийн зовлонгийн учир шалтгааныг олохын төлөө орхин оцсон байт юм л да. Зовлонгийн учир шалтгааныг олохын төлөө. Тэгэхээр ерөнхийдөө юм болгон учир шалтгаантай байт юм байна л да. Зүй тогтол учир шалтгаантай. Бидний хамгийн энгийн гэж бодож байгаа зүйлүүд хүртэл цаанаа байгалийн болоод маш их олон физикийн ч үт юм уу хуйлуудаар зохицуулагдаж байдаг нарийн тогтолцоо учир шалтгаантай байдаг. Нэгөөд бүх юм учир шалтгаан зүй тогтолтой байна гэдэг ийм дүгнэлт нь бол мэрэгдүүл бүгдээр хүрсэн байдаг л та. Тухайлбал тэгээд тэр юмны зүй тогтол учир шалтгааныг л бид эрен хайд юм байна. Эрдэмтэн мэрэгд бол та нар жишээлбэл зүгээр модноос нэг алин тасраад унчиход бол хүн юм бодохгүй гэж болох юм тийм ээ. Тэгтэл ухамхай зарим хүмүүс бол яагаад модноос алин тасарч доошоо унт юм бэ? Яагаад нисээд явчихдаг юм бэ гэж магадгүй бодож ирэн хайж сурвалжилж үздэг, судалж үздэг юм байна. Тэгээд ингэж ерэн суралцсны жишээлбэл Асаак Ньютон гэдэг хүн маань таталцлын хууль гэж байгалийн нэг том хуулийг нийсэн байдаг тийм ээ. Тэгэхээр юм болгон юм маш нарийн зүй тогтол учир шалтгаантай. Жишээл Менделеевийн үеийг систем гэдэг бидний үзэж чад мэдэрч байгаа бүх бодисыг одоо бий болгодог тэр хамгийн нэг л бий болох тэр элементүүд маань зүгээр нэг биш. Яг үеийг системийн дистаралтай өөрөөр хэлбэл системтэйгээр одоо өөрийнх нь масс ч үт юм уу хэмжээч үт юм ингээд үеийг дээшлээд явцсан байдаг. Гэхдээ сүүлд хэднүүд тоосон байдаг тийм ээ. Нэгдэггүй ч гэсэн ийм бодисуд байх хэвээр элементүүд эд маань өөрийнх нь тэр элементийн бодисын хэв шинжүүд масс эдрийг нь бол тодорхойлсон байдаг ш тийм ээ. Өөрөөр хэлбэл өмнөх нүднүүдээс нь артлынх нь тодорхойлоод хэлчих болж юм гэсэн. Тэр ийм бүх юм зүй тогтол учир шалтгаантай байт юм байна. Гэхдээ бид нар хүмүүс эдрийн зүй тогтол учир шалтгааныг нь таних мэдхээс өмнө түүний далдын аливаа нэгэн хүчин зүйлтэй холбон тайлбарлах нь бол хүмүүс бидэнд хүн төрлөختний түүхэнд хэлбэг байт юм байна л та. Жишээлбэл даян цахилгаан буух гэдгийг чинь бид нар өмнө Зевс бурхан буулгадаг байлаа гэж үздэг байлаа тийм ээ. Тэгтэл одоо тэр цахилгаан гэдэг онолыг мэдээж яваа судалсны эцэст бол тэр аян цахилгаан буугад бол Зевс гэдэг бурхан тэгээд одоо ажиллаад авах тийм ажлын байргүй болсон ч гэдэм одоо хоноо тэр тийм далдын хүчтэй тайлбарлах шаардлагагүй болчихжээ. Тэгэхээр хүн төрлөختөн бидний танин мэдхүн цар хүрээ тэр одоо өргөсөх энэ алхаа бүрийн тоогоор бидний тэр мухар сүжиг бишэл далдын хүчтэй холбон тайлбарлах тэр юм маань бол бас алхан бидээс холдож тэр мөнхөн маань бидээс холдоод байдаг. Тэгэхээр аз жаргал гэж байна л да. Аз жаргалаа зовлон гуйныг зовлон. Энэ бол хамгийн бодиттой хүмүүс бидний одоо хүмүүсийн амьдралын утга учир юу вэ гэдэг асуулт байдаг тийм ээ. Шинжлэх ухаан болон өөрийн нэг гэсэн нэг
гол асуултанд хариулах хичээдэг тал байдаг л та. Одоо миний санаж байгаагаар бол 6 дугаар ангийн уран судлалын номны урталт байт. Байгалийн шинжилгээ ухаан юуг судлах вэ гэж асуулт. Тэнгүүд байгалийн шинжилгээ ухаан бол ийм асуултад хариулах гэж оролддог юм а гэд нэг юм хариулт байдаг. Тэрэн дэвшлэн ер нь философи буюу гүн ухаан юуг судалт юм бэ гэсэн асуулт нь ерөөд нь бол хүмүүсийн амьдралын утга учир тийм ээ энэ орчны хороогийн зүү төгтлөг болж мэдхийн төлөө байдаг гэж хариулт юм шиг байна. Тэгэхээр амьдралын утга учир юу вэ гэдэгт дээрхингийн 14 дугаар даалгавар маш их товчноор хариулахдаа хүмүүсийн амьдралын утга учир бол аз жаргал гэж хариулсан байт юм билээ. Аз жаргал. Хүмүүсийн амьдралын утга учир бол аз жаргал. Энэ их нэлээд тойм хариулт тийм ээ. Нэлээд бүдүүч хариулт юм шиг боловч бодоод үзэхээр ер нь л тийм шиг. Аз жаргалын төлөө хүн амьдардаг. Хүн болон ихтэй аз жаргал нь бол өөр байх хэрэгтэй. Хүмүүст аз жаргал одоо та юу хүсэж байна? Яагаасаа гэж бодож байна гэдэг чинь та нарын амьдралын утга учир байдаг. Одоо би хүүхдээ сургуультай соёлтой сайхан яваасаа гэж хүчтэй юм уу? Би элбэг хангалуун бусдаас тутахгүй яваасаа гэж бодож байгаа ч гэдэг юм. Энэ маань л бидний амьдралын утга учир байх л та. Тэгэхээр хүний амьдралын утга учир бол аз жаргал. Гэхдээ аз жаргалыг тодорхойлж байгаа тодорхойлтууд нь янз бүр байдаг байх л та. Тэгэхээр хүмүүсийн аз жаргалын талаар тодорхойлж байгаа энэ тодорхойлтуудын 3 түвшнийхэн тодорхойлт нь авч үзээд 3 төрлөget ингэж гарч ирдэг. Хүмүүсийн аз жаргалыг тодорхойлох тодорхойлт буюу хүсэл эрмэлзлээр нь хүмүүсийг 3 аж болт юм байна л да. Одоо жан. Сонсч байна. Йоо. Хүмүүсийн хүсэл эрмэлзлээр ер нь хүмүүсийг олон янзаар 3 аж болно надаа тийм ээ. Өндөр намаар нугаачч болно, арсны өнгөөр нугааж болно, шишин шүтлгээр нугааж болно. Бурхан бүх хүмүүсийг 3 багта хүмүүсийн тэр аз жаргалыг тодорхойлж байгаа хүсэл эрмэлзлээр нь 3 баасан байд. Нэгдүгээр юу юм бэ гэхээр хорвогийн аз жаргалаар ер нь аз жаргалыг тодорхойлдог. Одоо ер нь хүн болгоно тийм болцсон доо. Тэрнээс илүү сэтгэдэг хүн ховор болцсон байна. Өөрөлдвөл одоо хүмүүс ерөнхий хүмүүс бол нэг сайхан машинтай, сайхан Land Cruiser-тэй, сайхан хаустай. За тэгээд нийгэмд нэр хүндтэй. За нэг ийм нэр хүндч үү юм уу алдар хүн сайхан эрүүл бие, гоо бие зохицсон. Энэ бүгдийг одоо хүмүүний амьдралын аз жаргалаа гэж боддог. Эний төлөө амьдралаа зориулдаг хүмүүсийг баг төрөлхий гэж нэрлэдэг. Энийг буруутгах байхгүй шүү. Энэ бол буруутгах юм ерөөсө бурхан биш буруутгаагүй байд. Хамгийн гол нь ерөөсө аз жаргалын төлөө тэмүүлнэ гэдэг бол жам ёсны юм. Ямар ч хүн, ямар ч амтан, ямар ч бодис одоо, ямар ч дайсны дарсны үрийг олцсон тэр дээд түвшин орцсон гэсэн аз жаргалын төлөө бол яг шүү. Энэ бол хүний ерөөсө байгалийн жам ёсны өгөгдөл. Хүн жаргалыг хүснэ, зовлон гэхин ч хүсэхгүй. Далаа гэж хэлээд шүү. Зовлон гэхин ч хүсэхгүй. Жаргалыг бүгдээрээ хүснэ. Хүмүүс ямар ялгаа байна гэж хэлдэг шүү. Тийм ээ. Гэтэ аз жаргалыг тодорхойлж байгаа тодорхойлтууд нь өөрөө. Хүн даарч байгаа бол халууныг хүснэ. Өсөж байгаа бол хоолыг хүснэ. Тэгэхээр хорвогийн яг аз жаргалыг энэ түвшинд л аз жаргалыг тодорхойлоод эний төлөө явж байгаа хүмүүсийг ерөөхдөө баг төрөлхийд явж хэлдэг. Тэгвэл дунд төрөлхийд ингэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэхээр тэгэхээр тэр хүмүүс ядгаар хорвогийн аз жаргалыг жаахан өөлдөг. Хорвоо ерөн төгс басан байна. Хорвогийн аз жаргал гэдэг чинь хамгийн гол нь тогтургүй юм байна. Маш тогтургүй. Хувьсамтай. Хүмүүс аз жаргал гэж бодж байгаа тэр зүйлийг авангууд л аз жаргалгүй тохиолдлууд бол их шүү дээ. Сэтгэл хангалуун ер нь хүсэл эрмэлзэлгүй болсон хүн л хамгийн аз жаргалтай байж болох байх л да. Яг байгаа бүхэн л аз жаргал мэт санагдаж байгаа. Тэгтлийн хүн байдаг хичнээн баян хүн, хичнээн одоо алдар хүндтэй хүн байлаа ч гэсэн тэмүүлэл байгаас. Тэгэхээр чин тэр хүн аз жаргалтай хүрээгүй гэж магадгүй юм. Одоо жишээлбэл хүн өнөөдөр бид нар Land Cruiser ч юм уу гоё байшин барилга өндөр хаштай болчихмол аз жаргалтай болно гэж бодоод. Тэгтэл яг тиймтэй хүмүүс өнөөдөр аз жаргалтай байна уу гэвэл үгүй л байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр орчлон хорвогийн аз жаргал гэдэг бол төгс бос юм байна. Маш хувьсамтгай юм байна. Тэр аз жаргалыг олж авах магадлал бас маш их ховор байт юм байна.
олж авсны дараа удаан оршин тогтох боломж нь ч маш ховор байт юм байна. Тэрнээс аз жаргалын төлөө энэ тэмүүлэл гэдэг чинь хүмүүст бол ерөөсөө солон хөөж явах дэжлэх юм байт юм байна. Гэхдээ бас хүний бие зохиц маань төгс бос юм байна. Энэ бие зохистой байсан тохиолдолд ерөөсөө зовлон зүдгүүрийг зайлшгүй идэх шаардлагатай байт юм байна. Энэ хороод өвдөж үзээгүй хүн гэж байдаг юм байна. Өтлөх ёстой байт юм байна. Эсвэл хүний гарт ордын байна. Энэ бол жам юм байна. Тэгэхээр энэ хүн инээс илүү төгс оюун ухаан, төгс амгалан, илүү оюунлаг нирван гэгэрл амар амгаланы төлөө зүтгэдэг хүмүүс юу гэдэг вэ? Дон төрлөд. Тэд нар шал өөр өндөр түвшний амар амгалан аз жаргалыг илэрхийлдэг. Тэдэрт нэр алдар, тэр орчлон хороогийн бүх гайхамшигтай тэр хотолчуулан аз жаргал бол сонирн биш байдаг. Тэдэрт бол оюунлаг амар амгалан. Оюуны тэр аз жаргал илүү сонирхолтой байдаг. Тэр хүмүүсийг дон төрлөд. Тэгвэл их төрлөд гэж ямар хүмүүс хэлдэг вэ? Тийм ээ. Та нарыг бүгдээр зориулж чи. Би өмнө нэг яриад тэгвэл их төрлөд гэж ямар нэг хэлэх гэсэн чи гэгэрсэн хүмүүсийг хэлнэ гэсэн. Гэгэрсэн биш. Бас л аз жаргалын төлөө чи. Гэхдээ аз жаргалыг тодорхойлохдоо болохоор юу гэж хэлдэг вэ? Ганцхан өөрийнхөө төлөө тэр нирваны амар амгалан төлөө явж байгаа чинь учир дутагдaltaй байна. Энэ чинь адгууснаас ялгаагүй байна. Тэгэхээр нөгөө дөрвөн үнний онол чинь их төрлөхэд нь ч гэсэн маш их орж ирдэг. Зовлон үнэн. Үнэхээр зовлон бодиттой байгаа биз дээ. Үнэхээр хүмүүс би зовдөг мэт хүмүүс тэр бодиттой зовлонгоор зовж байгаа бол орчлон хороод утга учиртай ганц л үйл байна. Өөрөөр хэлбэл ямар дунд төрлөختөнтэй тэдэрхтэй санаа нийлж ийнг бол орчлон хороо утгагүй гэдэг нь үнэн байна. Орчлон хороо утгагүй. Гэхдээ нэг бодиттой юм байна. Зовлон бодиттой байна. Хүмүүс бодиттой зовж байна. Тэгэх юм бол орчлон хороод хамгийн төгс үйл, хамгийн төгс зориг гэж байх юм бол тэр нь бусдыг тэр бодиттой байгаа зовлонгоос нь гаргах. Үнэхээр уйлаад одоо зургатаар тэр хүний хүнгээд нэвтрүүлээр ямар үний юм гарч байна. Уйлаад ярьж байна. Энэ буйны аппарат зогсчихл юм бол би үхнэ ингээд уйлаад ярьж байна. Үгүй бол одоо миний нур ингээд бүгтийг одохгүй тэр нугсандаа дарамтгаа би энэс төш мдээгүй болно. 10 хэдэн сая төгрөг байх юм бол би 8 шигтэй зовлонгоос гэтлэн. Гэт уйлаад яг юм бодиттой нүүрлцэн юм зовлон бол үнэхээр байд юм биш. Тэгэхээр хүмүүсийг тэр зовлонгоос нь гэтлэхэд түүнээсээ яах нь аз жаргалыг авах гэсэн үг. Тэр хүнийг зовлонгоос гэтлэхснээр үнэхээр тэр уйлаад айжсэн тэр зовлон аюумшгаас нь гэтлэж чадангууд л тэр хүн аз жаргалтай болсныг хараад өөрөө яах нь аз жаргалтай болох гэсэн. Ер нь кайф л та. Хүн болгон тэр кайф аз жаргалын төлөө явж идэг. Бэс энийг анзаарлаа та сая UBS телевизээр гардаг нэг Zoom гэдэг нөхцөл байт юм. Тэрүүгээр болохоор Монголын одоо хамгийн элит нэлийн одоо гайгуу тийм соёлтой боловсралтай одоо эд хөрөнгөтэй тийм айлуудын олонний танил тийм айлуудын гэрэл зочилт юм байна. 2-3 нэвтрүүлэг хараад би ямар нийтлэг юм байна вэ гэхээр тэдэрт нэг хүмүүс тийм үзүүлдэг юм бэл. За энэ пянз миний пянзны цуглуул. Яг ийм цуглуулгатай Монгол байхгүй. Жишээлбэл энэ пянзыг би яг Лондон хотоос ориг 50 паундаар ч 100 паундаар авсан. Жирэг яг ориг одоо энэ юуны банд одоо энэ хамтлагийн жинхэнэ ориг юу гамаа пянзаа. Өгөөл нөгөөт нь юу гэж ярих вэ? Би DVD-ний цуглуулгад 3000 гаруй DVD-ний цуглуулгад ийм цуглуулгатай юм жаахгүй. Эдгээр болоод нөгөө ахуй хэрэгцээ нь бол хангагдаад ирэхээр одоо бусдаас илүү гаргах ч байт юм. Үгүй бол кайф ч юм уу нэг тийм хүсэл эрмэлзлийг өөрөө албаар бий болгож ийн гэсэн. Өөр албаар бий болоод магадгүй тэр Монголд өөр хүнд байхгүй тэр пянзаараа гайхуулдаг ч юм уу тийм ээ. Бусдаас илүү гаргах ч байт юм. За үгүй байлаа адаглаа тэрнээс кайф авах. Өөрөлд би байртай, би мөнгөтэй ихэд бол өчнөө хүн би ч гэсэн байртай, би мөнгөтэй чи юугаар гайхуулж байгаа шилж болно тийм ээ. Тэгмэл бишээ би өөрөө ийм цуглуулгатай. Би өөрийн хүнээс өөр юм онцлог хоббитэй. Хобби гэдэг нь ерөөсөө аз жаргалын ирэл юм байна л та. Үгүй бол яадаг вэ гэхээр одоо жишээл Пикассогийн яг оригинал зургийг би эртүүд борлогдсон ингээд 100 сая паундаар нэг хүн авлаа. 100 сая паундаар. Тэр дэлхийд байхгүй зөвхөн цорын ганц тэр зургийг 100 сая паундаар авчлаа гэх тэр хүнийг өөрөөс бусдаас тэгвэл авч идэх юм нэг тийм онцлог юм гарч ирж байна л да. Тэр кайф. Тэрнээс тэр хүн кайф авнаа та. Тэгтэл тэр 100 сая паундаар бодиттой тэр зовж байгаа, зүдэрч байгаа, эндэлж байгаа, шаналж байгаа хичнээн хүний тэр бодиттой зовлон зүдгүүрээс нь гаргаж чадахгүй.
бүгдээрээ кайф мөн болооч кайфын талаар сонголт нь сонирн байгаа. Тэгээд тэр олон хүмүүсийг зовлонгоос гаргачаад тэр хүн тэрэндээ сэтгэл хангалуун тэрүүгээр аз жаргалыг олж авал хичнээн өндөр түвшин бай тэр. Одоо Монголд нэг юм билээ. Миний ажилласанаар 4 саяас дээш төгрөг ерөөхдөө зүгээр сардаа нэг хэлбэг зүгээр 50 байж чад олчдөг хүмүүс нэлээх байт юм лээ шүү. Зүгээр байж чад хармаад нь ордог. Тэр хүмүүсийг харж байхад бас нэг юм зүйл хандлага ажиглагдаад байгаа. Юу гэхээр нөгөө 90-ад оноос хойш монголчин бас нэг өөрийн гэсэн хөрөнгөтэй болохын тулд хүмүүсийн гисгэл явлаа шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлбэл тодорхой төвшний тийм өөрийн хөрөнгөтэй болцсон хүмүүсийн талаар би яриад байна л да. Тэд нар яадаг вэ гэхээр одоо нэг хэсэг нь бол ерөөсөө нөгөө юмныхаа эцсийг үзэх гээл Монголын хамгийн баян болох гэж үү тийм үг бол улс төр ч юм уу тийм сонирхол ингээл тэр шигтэй карьер руугаа явчихдаг. Нэг хэсэг нь болохоор одоо кайфын лирэл хайгуулж биелэх гээд байгаа нь морь сонирх тийм лээ. Морь сонирх. Нөгөө талаар тэр нь бол нэр алдрын төлөө л явж байгаа юм бах л та. Морь сонирх. Одоо тэр нөгөө нэг өдөр тутмын 4 сая төгрөг олдог болсон. Нөгөө мөнгийг аз жаргал гэж бодоод яваад байсан чи тэр мөнгө өөрөө олцсон. Тэр мөнгөг өөрөө олцсон. Тэгтэл бас дутуул юм байгаа л байхгүй. Өшөө аз жаргалыг бий болгох хэрэгтэй. Тэнгүүт л морь сонирхол морь уяал тэгэл миний морь төрүүлэх нүг гээл ингээл догдлоо. Тэгэл тийм байдлаар л ажил. Өөрөөр тэр 4 саятай болтлоо тэр морь бол нэг сонирн бишлээсэн л та. Тэрнээс аз жаргал авах шаардлагагүй. Өөрөөр наан талах ч байт юм уу. Тийм байжсэн чинь тэр мөнгөг олоод ирэнгүүт л дахиад морьч байт юм. Энэ бүгдээр би юу хэлэх гээд байна гэхээр ерөөсөө л хоройн аз жаргал гэдэг чинь эзэж биелэгдэж шүү. Үгүй бол мөрөөдөө тоглоомыг тоглодог болсон юм байна. Тэгээ үгүй бол ямар ч ёс суртахууны тийм төвшингүй ерөөсөө юу дуртайгаа хийгээ тэгээд нэг бозор босромог одоо юу ч үгүй өөрөөр хэлбэл завхаа зайд энэ бүгдийг хийгээд явж байдаг байж байгаа гэж байна. Энэ л шүү дээ. Эдийн засгийн онол ерөөхдөө манай буддийн шашныг нэлээд хэлбэг яриад байдаг зүйл нь болохоор эдийн засгийг хойшин татгч гэдэг юм уу? Нэг иймэрхүү төвшин яриа байдаг л та. Тэр үүлийн мөрийн талаар онолж байт юм уу? Шүтэн барилга энэ онол бол хүмүүст бие биенийг хүндлэх хэрэгтэй. Бие биенийг хүндлэхгүй нэг их ашиг хөрөөсөн тохиолдолд энэ маань нүгэл болт юм аа. Нүгэл гэдэг бол өөрөлд бидний гадаад ертөнцийн рүү нөлөөлж байгаа тэр нөлөөлөл хийгээд гадаад ертөнцөөс бидэд ирж байгаа нөлөөлөл хоёрын хоорондын шүтэн барилга асуулч үү дээ. Бодож байна уу? Бид гадаад орчноос ирдэг энэ аз жаргал зовлон зүдгүүр айхтар айдас хүүцэн бүгд маань ерөөсө зүү тогтолгүй зүйл биш. Бидний гадаад ертөнцийн нөлөөсөн тэр нөлөөллөөс л хамаард юм байна гэсэн юм. Тэгэхээр энэ онцлог төвшөнд яригадад ирэхээр бид нар бусдын эрх ашигыг хүндэлж байж тэгжэл бид нар аз жаргалтай явна гэсэн онол. Энд чинь ерөөсөө л нөгөө ардсан хүмүүнлэг нийгэмд хувь хүнд байх ёстой ёс суртахууны төлөвшөл одоо тэр зарчим нь болоод ирж байгаа юм шүү дээ. Нэг компани ч гэсэндээ бусдын эрх ашигыг хүндэлж ижил тэрний бизнес явна гэсэн. Нэг улс төрийн хүчин, нэг улс гүрэн, нэг хувь хүнч байлаа гэсэн бусдын эрх ашигыг хүндэлж байж, бусдын төлөө явж байж, тэгж байж өөрт нь аз жаргал тэр улс орон оршин тогтнох төсөл бүрдэнэ гэсэн. Тэр улс төрийн нам оршин тогтнох үүрэг. Хэрвээ тэгэлгүйгээр л дангаараа тэгж бусдын эрх ашиг хүндэлдэг юм бол тэр нам ч гэсэн, тэр улс орон ч гэсэн, хувь хүн ч гэсэн энэ маягаараа цааш оршин тогтнох боломжгүй болно л гэсэн бүхэл хүрээг хамарсан тэр гүн ухааны шүтэн барилгын талаар онол юм байна. Тэр хувь компани хүмүүсээ бодохгүй тэгж эдийн засаг тэгж явуулах тэр цааш оршин тогтох боломжгүй болно гэсэн. Тэгэхээр энэ онолыг ашигласнараа яагаад эдийн засаг хойш явах ёстой гэж би боддیں۔ Харин бас нэг онол байт юм аа. Дунд төрөлхтөнтэй холбоотой ерөөхдөө онол. Тэр нь юу вэ гэхээр ерөөхдөө өнөөдрөөр аз жаргалтай вэ гэсэн онол байт. Аз жаргалтай амьдрахын урлаг гэж болно байгаа үстэй. Тэр нь болохоор өнөөдөр бид нар байгаагаар жишээл ихсэлтэй хүн би Марк 2-той болоо юм уу? Марк 2-той Land Cruiser-тэй болъё гэсэн тэр хүсэл нэмэлтийг жоохон багасгасан. Энүүгээр л гоё юм. Би аз жаргалтай байна гэж тэр бясалгын арга замууд байдیں۔ Идээ гомбоо юу? Сэтгэл амгалангийн бясалгал гэж байдیں۔ Тэр бясалгал ёсоор бол дорноо санган намваа товчлол сайн уу аль нь ч гэсэн бидний үзэгдэл дургаж байсан ч гэсэн
магадгүй галуу юудгийсэн ч гэсэн хүн болон хүний алдчихсэн ч гэсэн сэтгэл хамгаалсныг л бясгал гэж байна. Өнөөдрөөр хааж жаргалтай, байгаараа хааж жаргалтай, хамглан жаргалан бясалгаа гэж байна. Энэ бясгал ямар юмд хүргэж болох вэ гэхээр уулаас эдийн засгийн эргэлт энэ бүгд чинь миний тэр реклам сурчлагаа гэдэг чинь миний бодож байгаагаар бол хүмүүс тэр хүсэл эрмэлзэл байж иж өнөөдрийнхээ амьдралдаа хангал сэтгэл ханамжгүй байж иж тэр имийг л бий болгох төлөө тэр реклам сурчлага байдаг болов. Ярьжсэн л да. Тэр автомашин үйлдвэрлэдэг компаниуд болохоор өнөөдөр маш чанартай хизээч хэмжигшгүй машин үйлдвэрлэлчлээхэд энийг авсан хүмүүс тэгэл 20-30 жил дахиж машин авахгүй болчихно. Хэврэг юм чинь бол тэрийг авахгүй болчихно. Тэгэхээр ямар баримтал бодлого баримтлах ёстой вэ гэхээр хичнээн чанартай ч гэсэн 2 жилийн дараа тэр машиныг авсан хүн 2 жилийн дараа миний машин ямар хуучин загвар гэдэг тийм ойлголтыг л төрүүлж явах хэрэгтэй. Төрлийн зорилго нь байгаа юмдаа хүн сэтгэл хангалуун биш рекламж байгаа тэр юм ямар гоё юм бэ гэсэн тийм сэтгэл төрүүлж иж сайн яах нь. Рекламны зорилго биелнэ. Тийм биз дээ. Дандаа л гоё хүмүүс, дандаа л гоё машин, дандаа л гоё үнэртэн тэр имийг харангуут хүн хүй би ямар муухай юм бэ? Гү энийг авъя тамин. Ингэж үж сая рекламыг тэр хийж байгаа хүмүүсийн сая зорилго нь билж юм нь гүйж тийх ёстой. Тэгтэл үндсэндээ энэ нийгэм чинь энэ бүх хөгжил чинь юу болгоод байна гэхээр тэр л биелэгдэх шүү дээ. Сэтгэл хангалуун өнөөдөртөө сэтгэл хангалуун биш тэгэл тэр юмны хойноос хүслэр мэдлээ. Гүйсээр юм байгаа тэгэл энэ амьдрал дуусгал болоод шүү дээ. Өнөөдөр англиг хичнээн өндөр хөгжилтэй бол хүн болгон яриад манай Монгол харанхуй бүдүүлэг их доош орсон гэж яриад байна. Тэгтэл ТV5-аар ярьж байлаа. Өнөөдөр Англид 12 хүртэл настай хүүхдүүдийн 70% нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байна гэсэн тооцоо гарсан гэж. Амьдралдаа сэтгэл хангалуун тэр нөгөө нэг баялаг нөгөө нэг юу хаана байна? Амьдралдаа сэтгэл хангалуун бус байна. 16 настай шилжилтийн насны хүүхдүүдийн 94% нь косметик мэцэлд ороход бэлэн байна гэж хэлсэн гэж. За тэгэхээр ийм 3 төрөлхитэн гэж байт юм аа. Энэ 3 төрөлхитэн болохоор үндсэндээ бол хүмүүсийг тэр гэгээр л ерөөдөө бурхан гэж ямар юм хэлт юм бэ гэхээр саруул оюун ухаан хийгээд одоо ухаан хийгээд сэтгэл хоёрын хамгийн эцэс чандад хүрсэн хүнийг л өгдөг юм бурхан гэж хэлдэг. Энэ сайхан нэг сэтгүүл дээр сон дээр бүдгийн шин бурхан байхгүй бүхнийг бүтээл бурхан байхгүй гэдгийг нагуурч өнө батлсан шүү дээ гэж сони юм ярьсан байлээ. Бүхнийг бүтээгч бурхан байхгүй гэдэг бол манай бурханы шиний бүр суур онлогоо дэрч. Бүхнийг бүтээгч бурхан байхгүй. Бүх юм өөрийн зүй тогтол учир шалтгаантай байдаг. Тэрний цаана дахиад далдын эзэн хүч байх шаардлага байхгүй. Шороон байна, илсэн байна, усан байна, шавар байна. Тэгээд дархан хүн байна. Энэ бүгд нийлээд яг маш их олон зүй тогтол нийлж хагаад шавар бомб хийчихжээ. Энэ далдын ямар нэгэн хүчин зүйлийн шаардлага байна уу? Байхгүй байна. Тэгэхээр бүдгийн шинж бол дүжөө буюу хуран үйлцэн гэж юм байт. Тэр нь болохоор юм болгон маш олон шалтгаан нөхцлөөс хамаарч бий болт юм аа. Гэсэн санаалт нэг нөхцөл нэг шалтгаанаас нэг юм бий болно гэж байна. Бас шалтгаан нөхцөлгүй юм гэж байхгүй гэдэг санаа. За тэгэхээр бүдгийн шинж бурхан гэж ямар юм хэлт юм бэ гэхээр өөрөлдөл хүмүүс бодгоол ертөнц би ч гэсэн та ч гэсэн биднэрт байж болох бидний тэр саруул ухаан сэтгэл хоёрын хүч бол хамгийн өндөр түвшинд хүрсэн хүнийг өөрөөр ёс суртахуун хийгээд ухаан хоёрын хамгийн өндөр түвшинд тэрийг хөгжүүлээд хүрсэн хүнийг л юу гэдэг байна. Бурхан гэж хэлдэг гэсэн. Ерөөсө хүмүүсийн байх боломж дээд хязгаарын талаар сүүлийн үед хүмүүс их ярьдаг болсон байна. Миний ойлгосноор тэр Matrix гэх кино маань өндөр хүмүүсийн хүлж болох тэр дээд хязгаарыг аяг гарах гэдэг хамгийн их дээд хурд хамгийн их дээд боломж энэ бүгдийг л гарах гэдэг шүү. Тэр хүний оюун ухаан гэдэг чинь асар их гайхамшигтай юм л да. Тэрийг хөгжүүлээд хамгийн дээд хязгаарт хүрч болно. Ингээд ийм шат дараалтайгаар гарч болно. Тэр бүдгийн шашны тэр бурхан багшийн номлолуудын гаргаж байгаа гол баталдаг юм нь болохоор ерөөсөө бурхан байх уугүй юу гэдгийн талаар гараад идэв шүү дээ. Ялч нь өөрөө ч ийм ингэж яваад ингэж оюунаа хөгжүүлээд бурхан болно л гэж гарт. Өөрөөр хэлбэл бурхан байгаа үгүй гэдгээ л онлайн түвшинд алхан гიშгэн бүгдээр нь баталсан байдیں۔ Ялч нь бурхан байгаагүй юу гэдгээ л баталж тэрийг л авч үзсэн байд. Түүнээс ш миний ажилласаа босоо шишнүүд бол юус бурхан бол байгаа.
Тэр далдын хүч байгаа. Тэрийгээ бид нар хэрхэн шүтгүү, тэр яаж орчлон хороог бий болгоцсон, тэр хүмүүстэй яаж ярилцсан, тэр нэг гол юм биш. Ерөөсөө цаад тэр бурхнаа байгаа байхгүй гэдгийг батлааг байгаа байхгүй юу? Тэрийг байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгээд тэр яасан бэ гэдэг талаар яриад. Тэгвэл бурхан шин бол бурхан байх уугүй юу? Хүн бурхан байх уугүй юу гэдэг нь болохоор ертөнцийг үүсгэх хүч байх уу байхгүй гэдэг яриа биш шүү дээ. Хүн оюун ухаанаа хөгжүүл болох уу болохгүй юу гэсэн санаа. Хүн өөрийгөө ялан дийлж болох уу болохгүй юу гэсэн санаа. Хүн өөртөө байх муу бүгдээ дийлээд саруул уяныг юмсыг танин мэдэж болох уугүй юу гэсэн санаа. Бурханы шинд болохоор хүний оюун ухаанаар таньж мэдэж болохгүй зүйл гэж байхгүй гэж үздэг. Тэгэхээр энэ хоёр юмны оргил төвшөнд гаргацсан гарцсан үнийг бурхан гэж үздэг юм байна л та. Бурхан гэж үздэг. Тэгэхээр бурхан багш өөрийнхөө дөр орон гэрийг орхиод үнний ярилцсан гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээ орчлон хороогийн бүх юм өөрийн зүй тогтол шүтэн барилгатай. Тэгэхээр зовлон зүдүүр гэдэг зүйл маань бол бас шүтэн барилгатай байх юм аа. Энд ерөөхөө хоёр туйширлаад. Зовлон зүдүүр аз жаргал гэдэг маань зүгээр азийн тоглоом шиг юм аа. Зарим хүмүүс зүтгэлээд зовоолоод. Зарим хүмүүс төрхөөсөө ахуулаад асар их өвгдөлтэй байдаг. Та нар бодоод үзтээ. Нэг бүгд төрхөөсөө ахуулаад өрөөл татанхай байж. Магадгүй бусдын нүрийг харгаас чичмээр тийм насан турштай тийм явж л дээ. Ядуу зүдүү явж. Нэг хүн төрхөөсөө их гоо үзэсгэлэнтэй төрж, баян язууртны гэрт төрж, насан турштай аз жаргалтай явж. Энэ ямар зүй тогтол байна? Энийг авч үзэх хоёр арга байна. Нэг нь бол энэ бол зүгээр л цэвэр тохиолдлын чанартай гэж үзэх байна. Нөгөөх нь бол хоёр туйшрал байна гэж. Нөгөөх нь болохоор энэ бол ерөөсөө бурхан гисгээ шийдгсэн ёстой нэрээ бурхан зурд дээрээс зурсан зураг гэж үзэх үзлээ. Тэгтэл бүдэн шинд энийг юу гэдэг юм бэ? Аз жаргал зовлон зүдгүүрээс ахуулаад орчлон хороогийн бүх юм бол учир шалтгаан зүй тогтолтой байдаг. Тэгэхээр зүй тогтолтой. Гэхдээ энэ зүй тогтол бол дээрээс бурхан зурж яадаг зүйл биш. Тэр зовлон зүдгүүр аз жаргалын учир шалтгааныг бол гаднаас Тэнгэр бурхнаас ирэх биш. Тэр хувь хүнээс нөөрэс нь хайх ёстой. Тэгэхээр аз жаргалын уг шалтгаан бол хувь хүнд өөрт нь байх ёстой. Өөр ямар ч Тэнгэр бурхан шийтгэд байдаг юм биш. Өөрөөр хэлбэл бид нар бусдад хандсан тэр нөлөөлөл бусдаас надад ирж байгаа нөлөөлөл хоёрыг шүтэн барилах гэж би хэлээд байна шүү дээ. Ерөнхийдөө дийлэнх шашнууд хүмүүсийн бас нэг маргаашаас айх айдсын сэтгүүдээр бол оршин тогтнох тал байдаг л да. Маргаашаас айх айдс, болцсоошгүй аюулаас айх айдс. Маргааш надад юу тохиолж болох юм бэ гэсэн тэр магадгүй жоох амин хуваа хичээсэн тэр айдс. Тэгэхээр ямар нэгэн шашинч шүтээд бишрээд эхлэхээр за энд ингээл мөргөөл шүтээд эхлэх юм бол тэр намайг аварна гэсэн сэтгэл төрдөг. Тэгэхээр тэр сэтгэл маань яадаг вэ нөгөө маргаашаас айх айдсыг бас жоохон багасгаад ирэх тохиолдол байдаг л аль ч шашин шүү. Буддизм, Христ, лал аль нь ч байлаа. Энэ би үнэн шнээс сэтгэлээсээ шүтгэд энэ намайг аварна гэж байгаа болохоор яагаад чи нэг маргаашаас айх нь гайгүй болчихдээ. Яагаад чи би маргааш шинжилгээ өгөхөд надад өмнө илэрхгүй ээ. За би энэ Иесус Христийг ингэж итгэж байгаа юм чи арайч итгэхгүй шүү гэсэн бодол төрдөг. Энэ бол зүгээр л сэтгэл зүйн юм. Аль ч шашинд байна. Тийм болохоор ч баг миний бодлоор шашин бол бас хар тамхитай зүүрсэн байдаг. Тэр нь бол хар тамхи мунхруулж байгаа даа гол юм биш. Ерөнхийдөө маргаашаас айх айдас тэр нөгөө өвчний мэдрэмжийг нь бууруулдаг тааш төстэй юм. Тэгээд тэр шашинд автаад ирэхээр хүмүүс өөртөө тохиолж байгаа аль эерэг юмыг бас шашинтай холбохны хэлбэг болчихдог. Шалгалтаа өгвөл ном хэр үнсэн бэ тэрнийхээ бүдийн шашин тэгдэн шүү харин шүтэн барилга үйл номоо сайн үнсэн байгаа шалгалтандаа онцовнаа. Тэнд далдын хүч байхгүй гэж хэлнэ. Тэгтэл позишныхан бол магадгүй номоо уншаал он цавчаал за энэ бол үнэхээр л бурхан харж шүү гэж сайн болно бурхантайгаа өөртөө тохиолж байгаа шүтэн барилгын үүднээс өөрт нь ирж байгаа аз жаргал болгоныгоо бурхантайгаа холбоо. Зовлон зүдгэрийг бас давах чадамж нь ихсчихдээ. За энэ бол бурхан бол үнэхээр шийдэх чинь. За бурхан намайг уучлаарай би тийснэ гэж тэгээд байдаг. Энэ болохоор нөгөө шашны хүнд үйлчлэг нийтлэг үйлчлэг нь л дээ. Тэгэхээр та нар бас энэ нийтлэг юмнуудыг ойлгож мэдэх хэрэгтэй. Шашнуудын хооронд яг онлын түвшний ялгааг нь бас салгаж ойлгож мэдэх хэрэгтэй. Зүгээр бас нэг ягаад гэвэл бурханы шинтэй гээд нэг
зүтгээд байх нэмэл. Бурхны шишин болохоор тэгэхээр шүтэн барилгын үүднээс тайлбарладаг юм байна. Одоо тэр зовлон зүдгүүр аз жаргалд бол хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах юм аа. Энэ далдын аливаа нэгэн хүчин зүйл байхгүй шүү гэсэн дүгнэлтэнд эцэс бурхан багшсан байгаа юм л та. Үүлийн үрийн талаар онол гэсэн. Энд бол далдын аливаа нэгэн хүчин зүйл байхгүй гэдэг маань нөгөө хүн төрлөختөн аливаа нэгэн юмны учир шалтгаан зүйл тогтлыг таньж мэдхээс өмнө далдын зүйлтэй холбоон тайлбарлалын нийтлэл шинжилдэг. Бурхан шийдэгдэг. Бурхан аз жаргалыг өгдөг. Бурхан зовлон зүдгүүргээд нэгэнт бид нэр сайн юм хийх ёстой, муу юм хийх ёсгүй гэдэг онлоо бурхантай холбож тэр дийлэнхийн бусад шишнүүд холбож тайлбарлаж байгаа болохоор тэр нөгөө бурханыгаа бас нэлээд алдрыг магтанд дуулах шаардлага гардаг л та. Тэр бол агуу хүчтэй. Чи буруу юм хийх юм бол чамайг зүгээр үнсэнд хорог болгоно. Яагаад үлдэх чинь бүр ошлон хороо бүтээсэн юм чинь. Гэх зэрэгээр л асуудал гарч ирдэг л та. Тэгэхээр гол ялгаа нь гарч ирж гэнэ үү? Буддизм бол шүтэн барилга буюу юмсыг өөрийнх нь түвшинд тайлбарлаждаг гэсэн. Бусад шишнүүд болохоор тэр голцоо далдын хүч, бурхан гэж нэг ертөнцийг бүтээсэн агуу хүч энийг бий болгосон шүү гэж хэлдэг. Би яг ертөнцийг үүсгэсэн тэр агуу хүчин байгаа гэдэг юм тэр баталгаа зүйлийг бол би нэг хараагүй шүү. Ингээд арга сүүлийн үед ихтэй эрдэмтэд ярьдаг болсон мөлий. Ергээд хорчлон хороогийн зүү тогтол тэрний баталгаа юм а гэж. Энэ асар нарийн зүү тогтол. Энэ бол энийг бүтээгч агуу программист байна гэдгийн баталгаа гэж ярьдаг. Үгүй бол орчлон анх хөдөлгсөн нэг хүчин зүйл байх ёстой гэж үздэг. Энийг буддизмд үгүйс тайлбарлуулах хорчлон хороо асар нарийн зүү тогтолтой. Энэ зүү тогтолгүйгээр оршин тогтнуулаас боломжгүй гэж үздэг. Ойлгож байна уу? Хамгийн энгийн юм хүртэл оршин тогтнох туйлын ганц нөхцөл нь бол тэр шүтэн барилга энэ зүү тогтол юм аа. Энэ зүү тогтол шүтэн барилга оршин тогтнох тэр юм боломжгүй болчихно гэсэн. Миний түрүүний хэлсэн альва нэг оршин тогтноход бол тэр шүтэн барилгын хэмжээнд дэлхэр хэмжээнд оршин тогтно. Тэр шүтэн барилга алдчихвал юм бол тэр юм оршин тогтох боломжгүй болчихно гэсэн. Тэгэхээр яриад хэлэл тань. Энэ зүү тогтол бол байх боломжгүй гэж арай харах хэлж чадахгүй. Гэхдээ энэ бол хідэн тэр бум зэрэгтэл нэг байж болох боломжтой гэж хэлж байна. Хідэн тэр бумын нэг зэрэг байх боломж гэдэг маань тгээс ялгаатай гэсэн. Тгээс ялгаатай зүйлүүд чинь байхгүйс байна гэсэн. Тэгэд өгөгдөл маань асар их л дээ. Тэрээс энэ бүгдийн жишээнд та нар хэлчихэд би тэнд онлайн төчний яриад тах шиг байна. Хүний биеийг олж төрөх гэдэг маань зүүнний үзүүр дээр юу тогтохтой ижлэн гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Будаа тогтохтой ижил. Ерөнхийдөө альва нэг юм оршин тогтнох боломжтой тэр шүү дээ. Тэгэд хүн тэгвэл нэг хүний төрлийг оршин тогтно гэдэг чинь зүүнний үзүүр дээр 10 будаа тогтохтой ижлэх юм бол цаашаа тэгэхээр дээр 5 тэрбум хүн байгаа үстэй гэж ярьдаг л 7 тэрбум хүн байгаа үстэй гэж. Тэр нь бол хүний төрлийг аваагүй байгаа бус хүмүүстэй харьцуулсан харьцаа юм шүү дээ. Ойлгож байна уу? Зүүн дээр ингээд 10 асгалаа л та. Бараг боломжгүй зүйл тэр бол тогтхон. Гэхдээ тгээс ялгаатай ойлгож байна. Хідэн тэр бумын зэрэгт нэг байж болно гэж хэлж болно гэсэн. Тэгвэл хүний төрлийг аваагүй байгаадаа тэр одоо жишээл нэг алга дарам газар байгаа тэр амеб, микроб, энэ тэр амьд биетэй гэхэд тоош байгаа шүү дээ, тийм ээ. Хүний биеийг нь ухаанд хүний биеийг аваагүй байгаа тэр хүмүүстэй харьцуулбал хүн гэдэг маань оргил тэгтээ тэнцүү гэсэн ойлгож байна. Хідэн тэр бумд нэг л хүний төрөл оногдож байна л гэсэн. Тэр нь бол зүү тогтол. Өөрөөр хэлбэл нарны ертөнцийн оршин тогтноод байгаль дэлхийн зүү тогтол оршин тогтно гэдэг бол их л ховор юм л та. Гэтэ ерөөсөө л энэ зүү тогтлоос гадуур юм оршин тогтох боломжгүй гэдэг. Би ерөөсөө нэг юм ярих гэж бодож байна л та. Ерөөсөө орчлон ертөнцийг үүсгэжтэй агуу хүчин байгаа байхгүй гэдэг талаар буддизмд бол нэг тодорхой гар тийм л та. Салуу жунгийн доо гэдэг бурхан багш номлосон дэмбэрлжийн доо шүтэн барилгын судрууд гэдэг номонд тэд нар их тодорхой гарт. Тэдэн дээр 3 хүчин зүйл, 3 нөхцөл гэж гарт. Тэрний хамгийн анхных нь болсон мэрдэгвийн чин, яваа мэдвийн чин гэж байт. Тэр нь ямар юмнууд гардаг вэ гэхээр
голлж тэр бурхан багшийг үзэл номлоо номлох үеэр чинь энийг тэгэд Ведийн шишин асар хүчлээд илэрчээлээ л да. Ведийн шишин. Ведийн шишин гэдэг маань бол ослон хороо үүсгэж агуу хүчин би гэж үздэг номлол юм байна. Агуу хүчин би гэж үздэг. Тэрний эсрэг юу гэж промошаасан бэ гэхээр энэ бол одоо хамгийн энгийн төвшний юм байна. Мөнх зүйл буюу мөнх зүйл хувиршгүй байна гэж үздэг юм будын шин. Мөнх зүйл хувиршгүй. Хувиршгүй зүйлэнд альва нэгэн зүйлд нөлөө үзүүлэх чадамжгүй байна гэж үздэг. Ойлгож байна уу? Мөнх зүйл гэдэг маань альва нэгэн зүйлд нөлөө үзүүлэх, нөлөөлөх чадамжгүй байна гэж үздэг. Альва нэгэн зүйлд нөлөө үзүүлэх тийм чадамжтай зүйл бол өөрөө хувьсантай мөнх бус зүйл байна гэж үздэг. Энэ бол маш онлайн төвшингийн гоё зүйл л дээ. Яагаад вэ гэхээр жишээлбэл альва нэг юм хүчин зүйл болоод тэр нөлөөлж байгаа тэр нөлөөлөл маань ямар ч тохиолдолд хувьсантай байна. Тэр нөлөөлөл хэрэг мөнх болчих юм бол тэр юм байнга үйлдвэрлэл байх тохиолдолтой гэсэн. Жишээлбэл ертөнцийн эзэн гэдэг зүйл маань хэрэг мөнх байсан бол хувиршгүй. Цаг хугацааны үед бол ямар ч ялгаагүй болчихно гэсэн. Мянган жилийн өмнөх ертөнцийн эзэн, мянган жилийн дараа ертөнцийн эзэнд бол ямар ч ялгаа байхгүй байх хэрэгтэй гэсэн. Ямар ч ялгаа байхгүй хэрэгтэй гэсэн. Ийм тохиолдолд анх ослон хорог үүсгэж байгаа ертөнцийн эзэн хэрэг ослон хорог бий болгох тэр ертөнцийн эзэн хоёр төгшөнтэй яг тийм хിവэрэл байх хэрэгтэй гэсэн. Ийм тохиолдолд ерөөсөө ослон хорог төгсшгүйгээр үйлдвэрлэл байх хэрэгтэй. Өөрөлд мөнхийн хөдөлгөөр болчих хэрэгтэй гэсэн. Мөнхийн хөдөлгөөр гэж ярьдаг штэ. Мөнхийн хөдөлгөөр байхгүй гэж ярьдаг штэ. Яагаад гэвэл мөнхийн хөдөлгөөр яагаад байхгүй гэдгийг бол одоо сонирхолтой физик гэдэг ном байт юм аа. Байхгүй нэг хэсэг ч одоо мөнхийн хөдөлгөөр их гэж манай дэлхийн ертөнцийн чиний хэлсэн дээр сэргэн мандалтын үеэс эхлээд их зүтгэлээ шүү дээ. Тэгсэн чинь буддийн шин юу гэж үздэг вэ гэхээр ерөөсөө л хөдөлгөөр гэдэг маань аливаа нэгэн зүйлд нөлөөлж чадахгүй зүйл байна гэсэн. Тийм зүйл бол хувиршгүй байж боломжгүй гэдэг. Хувиршгүй байх юм бол мөнхийн хөдөлгөөр байж хэвчээ. Тэгтэл тийм зүйл ерөөс байхгүй гэж үздэг. Өөрөлд нөгөө ертөнцийг анх хөдлөгч тэр хүчин зүйл маань хэрэв мөнх болчих юм бол мөнхийн хөдөлгөөр болчих гэдэг. Тэгтэл тийм байхгүй. Ерөөсөө ертөнцийн анх гарал үүслийн талаар хүмүүс ярьдаг л да. Энийг хингийн төвшнөл юм байна л та. Энийг их олон янзаар тайлбарласан байдیں۔ Одоо хари гаргийнхан үүсгэсэн гэж хүмүүс ярьдیں۔ Атлантууд бий болгосон гэж бас ярьж л байна. Өөрөө ертөнцийн эзэн бий болгосон гэж ярьж л байна. Миний бодлоор энэ бол асуултанд төс хариулааг юм шиг санагдаад байна. Дээрүүд ошлон хороо юун дээр тогтчихно гэж нэг асуудаг байж л дээ. Юун дээр тогтохоо гэсэн чинь газар дэлхий зааны нуруунд дээрээ гэдэг байж. За юун дээр тогтох юм бэ гэсэн чинь яс мэлхийн дээрээ гэдэг байж. Яс мэлхийн юун дээр юм бэ гэхээр халимн дээрээ. Халимн дээр тогтох юм бэ. За битээ олон юм яриа гэдэг. Яа дүүл энэ хариулт бол төгс бус болохоор асуулт гарч ирээд байгаа байхгүй юу? Газар дэлхий орон зайн хувьд бол ошлон хороо хязгааргүй гэж үздэг. Ийшээ яваад байхдаа хязгааргүй гэсэн. Гэрлийн урдыг хэд дахин үржил сурдаар хэдэн тэрбум жил яваад байхад хязгааргүй гэж үздэг. Уу яг онлайн төвшин л та. Яагаад хязгааргүй гэхээр юу хязгаартай байж болохгүй ч гэдэг байхгүй юу? Юу тулах юм бэ? Тэрний цаана юу байх вэ ч гэдэг юм. Тэгэхээр ийм асуултанд хариулах асуулт гараад ирэхгүй бол ерөөсөө хязгааргүй л гэж. Хязгааргүй ошлон хороо гэж, хязгааргүй огтгүй гэж ярьдаг. Тэгвэл ошлон хороогийн үүсэл гард юу юм бэ гэхээр тэр нөгөө хари гар гэх юм бол хари гарих юунаас үүс юм гэж гарч ирнэ үстэй. Тэр Атлант хаанаас гарч ирсэн гэж асууна үстэй. ертөнцийн эзэн хаанаас гарч ирсэн гэж асууна үстэй. ертөнцийн эзэн өөрөө мөнх байсан юм аа гэд. Тэгэхээр чи бидний нэг асуултанд баг нэг бүр нэг тайлэгдэшгүй юмар хариулж байгаа юм биш үү? Тэгээ ертөнцийн эзэн ямар учиртай юм бэ гэхээр за тэднийг бол тайлж мэдчихгүй тийм мөнх юм байт юм аа. Энэ юутай эндчлэх юм байна вэ гэхээр заан дээр тогт юм аа. Зааны хөл нь хязгааргүй урт юм аа гэсэн ялгаагүй байгаа шүү дээ. Буддийн шинж юу гэж хариулдгаар хүн гэдэг маань ерөөсөө тэр оюун ухаан бол ерөөсөө биенээс бие дамжаал явж л байдаг. Хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэр нэг эхлэл байхгүй гэж үздэг. Эхлэл байхгүй. Заавал нэг өөр юм дүү шилжүүлээ тэр маань өөр эхлэл байхгүй гэж хэлчихээс би ч гэсэн эхлэлгүй та нар ч гэсэн эхлэлгүй. Танийг юм үзлээ. За тэгээд би баахан л халтал тийш баг юм байна. Эхнээс юу ярьчлаа л да. Гол нь би юу ярих гэсэн бэ гэхээр
Ийм ярих гэдэг. Буддийн шинд бид нар одоо инглишд үйл үүр гэдэг нэг юм мэдээд авлаа гэж. Үйл үүр гэдэг нь ослон хороогийн зүү тогтлон байна. Тэр үйл үүрийг мэдээж авснаа бид нар яах вэ гэхээр жаргал бидний нэг амьдралын зорилго болсон тэр жаргалыг бүтээг арганыг мэдж явна гэсэн. Зовлонгийн уг шалтгаанаас зайлсхийж чадна гэсэн. Та нар бүхэн цадмиж өмшдөг юм шиг хамгийн амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан руугаа төгөлдөр болгоолтгоо гэж. Тэгэхээр амгалан аз жаргалтай болоосоо гэж байдаггүй гоц. Амгалан хийгээд амгалангийн шалтгаантай болгоолтгоо гэж. Мөн үү? Энэ бас том юм байна шүү дээ. Амгалан гэдэг чинь шалтгаантай байд юм гэсэн. Ойлгож байна уу? Шалтгаантай байд юм гэсэн. Тэрийг бий болгоосоо гэсэн сан шүү дээ. Тэгэхээр энийг мэдснээрээ бид нар нөгөө өвчний гаруул зүй гэдэг шиг зовлон зүдгэрийн гаруул зүй мэдээд авна гэсэн. Жишээлбэл нэг хүн уушигны хатгаад усаад тэгээд халуурч юм л та. Тэгэхээр энэ халуурч байгаа тохиолдолд одоо тэр халуураад байгаа гаруул зүй болохоор юу? Тэр уушиг нь өрөвслэн шүү дээ. Тэгээд шинж тэмдэг нь юу болж байна гэхээр халуурч байна. Тэгэхээр гаруул зүйн эмчилгээг шинж тэмдгийн эмчилгээ хийж болох юм аа. Шинж тэмдгийн эмчилгээ нь болохоор халууныг нь бууруулах зүгээр л аспирин олчиж болох юм. Аспирин уугаалахад тэр хүн идэх үү? Идэхгүй. Тэгэхээр бид нар зовлон зүдгүүр гараад байгаа тэр учир шалтгааныг нь олж мэдсэний үндсэн дээр тэрийг нь амгаачж болно гэсэн. Тэгэхээр тэр учир шалтгаан болсон тэр уушгины үрслийн мэдж байгаа бол антибиотик уугаад идэгч нэдэ тийм ээ. Тэгэхээр тэр зовлон гараад идэг шалтгаан болсон тэр нүгэл буйныг мэдчихлээ гэсэн. Тэгэхээр нүгэл буйныг бид нар мэдснээр нүглээс зайлсхийж буйныг үлдснээр аз жаргалыг өгөө зовлон зүдгүүрийг гаргалгүйгээр аз жаргалыг бүтээн сараа бий болно гэсэн. Тэгэхээр энд бас нэг юм шигтгэл хэлж байна. Буддийн шашны үед бурханд итгэл үнэмшлээд чинь энэ үүлийн өршөлтөн барилгад итгэл үнэмшлээд штэ. Буддийн шашны үед бурханд итгэл үнэмшлээд чинь өөрийнхөө оюуны хөгжилд итгэл үнэмшлээд штэ. Харин дээрх юм бол сайн муугаа дийлэн гэдэгт итгэл үнэмшлээд штэ. Бурхан гэж ойлголт Буддийн шашнд жүжиг барайж өгч хоёр байд. Шалтгааны бурхан, үрийн бурхан гэж хоёр байд. Хоёулаа бидний аврал. Шалтгааны бурхан гэдэг бол одоо энэ 2500 жилийн бурханы номыг бурхан багш номлосон тэр бурхан биш үү? Тэрийг шалтгааны бурхан гэдэг юм. Тэр нь бол бидний тэр сайжрах, гэгэрэх, өөдөө явах зөв шалтгаан бурхан гэсэн. Тэгэл жинхэнэ үрийн бурхан гэж. Жинхэнэ бидрийг аврах ёстой бурхан хэмбэ гэж. Бид нар тэр нөгөө явсаар байгаа тэр муу сэтгэлээд ялж чадсан тэр ням самбуг тэр хүнийг л бидний аврал гэж хэлдэг. Тэр эцэс бидний аврал хэм байна да? Бид нар өөрсдөө гэдэг. Тэгэхээр бурханд итгэл үнэмшлээд чинь баг өөрийнхөө дээр саруул ухаан тэр нинжин сэтгэлж байт юм а сайн сэтгэлд итгэл үнэмшлээд өөр ямар ч тэр далд энэ тэр бурхан байхгүй. Тэгээд миний бодлоо бурхан шиг гэдэг чинь хүн төвтэй шиг юм байна шүү. Хүн төвтэй шиг гэж. Жишээлбэл нэг жишээл л та. Одоо Христэд ингэж хэлээд гэж. Бурхан биднийг асар их хайр ивэлээрээ бий болгосон. Христ бидний төлөөс Бурханаас хайрыг суралцж гараад идэв шүү. Бурханы шинд тэр нэмжин сэтгэл, нэгүсэнгүү сэтгэл, бодисодын сэтгэл хинээс сурд юм мэдгүй. Биш. Жумраа мангагдангүү шүтэн барилга 7 гишүүнгөө сонссон уу? 7 өвц гэж. Хамгийн ихэнд нь бодисодын сэтгэл, бусдыг хайрлах сэтгэлийг ээжээс сурдаг шүү дээ. Ээжээс сурдаг. Маш ява дин дамба, дин саваа гэдэг. Эхийн ачиг сан, эхийн ачиг дурд. Тэгжээж хайрыг бодож, тэр хайрыг мэдэрчээж, ойлгож бид нар бусдыг хайрлах нөхөөс тэр байгаа байхгүй нүдэнд харагдаагүй тэр ертөнцийн хайрыг сурна гэж юу гэдэг юм бэ? Өөрөөр хэлбэл Бурханаас бид нар бодисодын сэтгэлийг суралцах аргыг нь сурж ин гэсэн үг шүү дээ. Аз жаргалтай бай гэж байгаа бол бид нар нүгэл хийхгүй байх хэрэгтэй байна. Буян хийх хэрэгтэй байна тийм ээ. Тэр аз буян нүглийн талаас үл юуг буян гэх вэ, юу нүглийг хийх вэ гэдгийг 10 хар нүгэл 10 цагаан буян гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тийм. 10 хар нүглийг мэднэ тийм ээ. Тийм. 10 хар нүгэл гэдгийг төлөө шалгах зүгээр энэ чинь арай айтайхан болж байна. Гэхдээ бүр айтайхан болж байна. Тэгэхээр 10 гар нүгэл гэж ийм байдгийг шүү. Нисванис гэх нүгэл хоёр хоорондоо ялгаатай юм шүү. Жишээлбэл
хүн шунж болно тийм ээ. Тэр хомхой сэтгэл гэдэг чинь зүгээр шунал болгоныг хэлдэг юм шүү. Хомхой сэтгэлээ дараа хүртэл нүгдийн нэг нь байна тийм ээ. Навшим гэдэг. Тэр хомхой сэтгэл гэдэг чинь илүү гэж унахыг хэлдэг. Хэрэгцээнээс илүү ч унахыг хэлдэг. Тэр хэрэгцээ гэдгээ ямар төвшин тодорхойлох тэрийг асуудаг. Түнс хүмүүс тамин одоо бид нар бүгдээр нүгэл хийсээр харах юм шүү дээ. Тийм биш. Өөрөөр хэлбэл ерөөсөө тэр баг төрөлхийдэнд тааруулж баг төрөлхийдний аз жаргалын тэр аз жаргал маань баг төрөлхийдний орчлон хорог аз жаргалыг илэрхийлж байгаа шүү дээ. Тэрний арга замыг зааж байгаа. Тэгэхээр тэрүүгээр дамжаад орчлон хорог аз жаргалыг эдэлж болно гэсэн. Орчлон хорогийн аз жаргалыг бүтээг арга замыг л зааж чинь гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яг тэрүүгээрээ бол явах юм бол өстэй жин хүмүүлэг арчилсан нийгэм бид яг хамгийн сонгодог нийгэм бий болох байх л та. Тэгэхээр тэр чинь ерөөсөө хүн болгон жишээлбэл хүн зүгээр нэг өсөж байгаа хоол бодож хүслүүл яах вэ гэж бод. Тэр нүгэл биш үү? Хүсэл бол мөн, нисванес бол мөн. Тэгэхээр нисванес хийгээд тэр нүгэл хоёрын хооронд ялгаа байдаг. Нисванес бол ерөнхийдөө тэр бидний одоо үндсэнд бүр шингэсэн тэр зүгээр нэг муу сэтгэлүүд хэдэрвэ шүү дээ тийм ээ. Гэхдээ тэр нүгэл гэдэг чинь болохоор бусдын эрх ашиг хохироохоо хэмжээнд төвшөнд хүрээд ирэхээр юу болтой юм? Нүгэл болт юм а гэсэн. Тэгэхээр нүгэл буян хоёрын тэр тавигж байгаа гол шаардлага. Одоо бусад шишинд бол нүгэл буйны тухай ойлголтууд юу байдаг л та. Нүгэл буй ингээд яриад байдаг. Тэгэхээр тэд нар голцоо тэр нүгэл буйны ялгамжааг одоо маш их тийм ирмэгтэйгээр энийг хийвэл нүгэл буян ингээд тийш байгаас ч аргагүй шүү байдаг. А гэхдээ бүдэн шинжлэл нийл уян хатан шүү. Жишээл хүн алдсан болгонд бас нүгэл болоогүй төгөл байдаг л юм. За тэгээд бас хамаагүйд алаад байна үзэг. Тийм ч юм юу вэ гэж. Гэхдээ тэр сэтгүүл үү санаачлах сэтэл гол. Яг сэтэл гол. Тэгээ энэ хүн болгон мэдэх баг. Жишээлбэл нэг юм хүү юунууд тий. Одоо жишээлбэл хүүхдээ ном сургах гэж зодсон лай гэж гартай. Тэр бол нэг өөлүүлээд зоож байгаа бол тэгээ цаад ээжийнх нь ингэж тий. Пансамжис бүлүүлээ гэж төвдөрөө тий. Туслахуй сэтгэлээ хүүхдийг эрдэм сургахын тулд нэг жанч хүлээ гэж. Тэр л бол одоо нүгэл биш буян л гэж гартай юм билээ. Тэгэхээр үгээд тэр нэг яг тийм акшн тэр нэг үйлдэл талтай биш тийм ээ. Ер нь сэтэлтэндээ л гол нөх нь шүү дээ. Бурхан багштай жүжигийн нэг сатуух байсан мэт нэг далай чинь. Тэгээ тэр далайд явж байгаад баахан дээрэмчдэг авч явчихсан. Тэд нэг орон хийдийг тонохоор явж ижил. Тэгээ тэр хүмүүс нь санамсруу бурхан багш өмнөх төрлийн хүн. Нилээн дэрвэн. Нэг хүн тэгээд харин тэр дээрэмчтэй яриаг сонссон ч дээрэмчтэл нэг бол амныг бүгдээр ингээд лалах юм ярьж байна. Тэр үйлүүр тасаа хитгдэг юм байсан гэж. Тэгээд тэр юу гэж үгүй эдгээр тэр сүм үдийг тоноод олон лам нарыг халаад их нүгэл болно шүү дээ. Тэгээд эдгээр чи их зовн шүү дээ гэж үнэхээр бодсон гэж. Тэгээд эдгээр ингэж зовж яаж яасан тэр тухайн үед ганц арга зам бол тэднийг алхал байсан юм л да. Тэднийг алдсан гэж гартай. Гэхдээ тэр хүн юу гэж бодсон бээр энэний үр дүнд би зовход зовно. Би там дун хамаа алах. Эдэл битээ зов гэж бодсон гэж юм л да. Тэгсэн чинь тэр бол нэг нүгэл болоогүй гэж гартай. Тэгсэн чинь гэлэмма жомаа гэж нэг гэлэмма хүн байсан. Тэгсэн чинь тэр яг тиймэрхүү нөхцөлд яг тэр өмнөх түүхийг бодож хагаад энийг тэгээ алчиж одоо буруудах юм байхгүй шүү дээ гэж алдсан гэж. Тэгсэн чинь буруутсан гэж. Тэгэхээр ерөөдөө яг цэвэр сэтгэлийн төгд үйлдвэрийг бид нар сайн мэдэхгүй шүү. Яг энийг хийвэл буян энийг хийвэл нүгэл. Тийм болохоор мэдж байгаа үедээ тийм тохиол ингэж хийнэ үхээс бас яад үгээрээ ламбрэж юм бэрла парашин бараа үеийн өмөрийн нэн нэрийн шүтэн барилга бол бидний төвшөнд мэдэгдэх зүйл биш юм шиг байгаа. Тэгээ бидэрт мэдж байгаа гол зүйл бол бидний хийж байгаа санаа, бодж байгаа санаа, үйлж байгаа үйлдэл маань бол альва нэгэн бусдын эрх ашигыг хохироосон тийм тохиолдолд тэр бол юу бахна нүгэл. Нүгэл. Өөрөөр хэдийгээр хүсэж тачаах гэдэг маань бол буддизмд бол ерөөхдөө нисванес мөн боловч нүгэл бол одоо жишээл эхнэр нөхөрөө бие биенийг одоо ингээд хүсэж хайрлж ингэж байгаа бол буддийн шишиндаа тийш нүгэл биш вэ шүү гэж хэлэх гэдэг шүү дээ. Нүгэл биш вэ? Хэний ч ирэх шохороогүй байгаа шүү дээ. Магадгүй бүр хэрвээ буддийн шин номлоор бол тэр өөр тийм юудэд ер нь байд юм л та ёс суртахуун гэдэг чинь ерөөхдөө харьцангуй гэж байдаг өөрөөр
зарим газар бол ерөнхийдөө 3-4 авахыг төсөөлсөн байдаг гэж болно л та. Тэр газар 3-4 авахад бол нүгэл биш гэсэн. Буддизмын номлороо ч гэсэн. Өөрөөр хэлбэл жишээ байт энэ Жан Дамин ингээд газарт бол хичнээн жагуу авч болно буддизм нарт. Тэр орондоо тэр яг тэр газараа бол тэр нүгэл бишээ гэж хардаг. Өөрөөр хэлбэл ёс суртахууны төвшин, ёс суртахууны талаар ном одоо тэр хэм хэмжээ газар болгон ямар байна? Тэр ёс суртахууныхаа төвшөнд л буддийн шишнэ нүгэл буйны ялгаа гарч ирнэ гэсэн. Өөрөөр хэлбэл тэр ёс суртахууны орчинд л бусдын эрх шигээ хохироосон, бусдыг гомдоох, бусдын сэтгэлийг өвдөхөөс, бусдын эрх шигээ хохирооч юм тохиолдолд явах нь тэр нүгэл болчихно гэсэн үг байна. Мөн үү? Нэг хөлтөө нэг твээр нэг хөлтөөр яваад аваад саад нэг тип байдаг. Тэд хоёр хөлөөр очих юм бол тэр хүн нүгэл хийх юм аа гэж. Харин тэндээ болоод нэг хөлөөр нь очиж хийх юм бол нүгэл болохгүй юм аа. Энд ирээд харин нэг хөлөөр авах юм бол тэр усуудаа нүгэл болох юм аа. Тэг. Жишээ ерөөдөө тийм хүн санаалт хамгийн гол нь юу вэ гэхээр бусдад хандсан юм байх нь шүү дээ. Бусдын эрх ашигыг хүндсэн тийм юм байх юм бол магадгүй өнөөдөр Монголд гэргийтэй хүн дахиад нэг өөр хүнтэй байх юм бол гэргийнхэн сэтгэл өвдмөстэй тэрийг хохироож байгаа үстэй. Бидний ёс суртахуун тийм. Өөрөөр хэлбэл тэгтэл өөр газар тийм биш байдаг бол тэр хамаагүй л гэсэн санаа. Бусдад Монгол тэр нэг хөл дээр явах бол жишээл байх та миний ойлгосон. Гэхдээ Монгол миний үйлдэл бусдын эрх ашиг хохирохоцлах юм бол тэр нүгэл болно гэсэн. Тэгэхээр хамгийн гол нь энэ зүгээр нэг яриад онлын төвшөнд ярих гол нь биш үү шүү. Бид нар өнөөдөр гараач юу тийм үү? Одоо ингээд гараал явхад л бид нар үйлдэлтэй хяналт тавина гэсэн үг шүү дээ. Ингэж л чадахгүй бол тэгээд ямар ч хэрэг байхгүй. Бурхан багш гол нь энийг л үйлдэлтэй хяналт хий гэж. Миний энэ үл бусдын их шиг хохирож нөхөрөхгүй нь. Бусдад нэг туслаад айхтар яасан ийсэн. Тэгэхээр буян гэдэг нь болохоор бүр айгүй гоё шүү дээ. Буян гэдэг энэ л атайг таалагдав. Одоо нэг авааш тавайсан одоо нэг хүнд одоо ингээд хамаг байдгаа өгөөд сайн л байх л та. Тэгээ бид нар бас тэгж чадах тийм сэтгэлийн бэлтгэл байна уу. Тэгвэл буян энэ гэж яах хэлтэмгээ 10 цагаан буян 10 хар нүгэл хийхгүй байх юм хэлдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл бусдын эрх ашиг хохироох гэсэн санаа агуулахгүй байх. Би өөрөөр бусдын эрх ашиг хохирохгүй юм шүү гэсэн тэр мэдэмсрийг л буян гэдэг. Өөртөө тавих тэр шаардлагыг комн ингийн сайхан байгаа шүү. Энэ арга замаар бусдын эрх ашиг би хохирохгүй гэсэн л гол зарчимтай л хүн ажиллаад амьдралаа л ах тэгэл жаргана л гэсэн санаа. Тэгтэл бид нар бас бурууг нь мэдсээр ээж нүгүлийг тохиол байна. Тэрийг утгах хэрэгтэй. Бурууг нь мэдсээр ээж. Жишээлбэл үгүй хэцүү болсон юм байна шүү. Эртүүд нэг хоёр хүүхэд хоёр жоо гэх юм уу хоорондоо ярьж байна. Чи ямар залгсан ч яасан бэ гэсэн чи уцаа алга болгоцсон, уцаа гийцэн гэсэн. Йоо ямар азтай тэр уцааг авсан бол. Одоо ер нь уцаа хүн алга болгоод тийг нь олж авсан хүн эзэнд нөхөө ийцэн биш тийм ээ. Тийм дөө юус байх болсон биш тийм ээ. Байхгүй та битээ. Ер нь ховор болсон байна. Тийм. Чи их тийм прагматик яриа болгоно. Ергээд миний санаа болохоор юу гэсэн санаа вэ гэхээр ер нь ховор болсон байна гэсэн санаа шүү дээ. Ер нь санаа болсон тийм ээ. Тийм. Ер нь бол огт байхгүй биш ээ. Би гар уцаад эзэнд нөхсөө. Тийм. Тэр бол тийм. Хамгийн гол нь таны аягүй аимсгалтай байхгүй. Олон хүн бичиж зааж байгаа тийм. Тэгвэл огт байхгүй болсон гэдэг бол ерөөхдөө ойлгомжтой шүү дээ тийм ээ. Тийм. Ерөөд юм төвшөнд ярьж ил гэсэн санаа. Тийм. Наадтай ч юм бол санал хэлэхгүй шүү. Өөрөө нь бол ерөөхдөө яажсэн. Ер нь бол баг байхгүй болсон байх шүү гэдэг чинь болохоор. Ном сонсож байгаа хүмүүст ямар ч өдрөөр дуурайх Тэгэхээр хүүхдээ юу л та. Ер нь зүйл та. Би наата чинь өөрийгөө хичтэй ярьж ирсэн. Өөрийгөө хичтэй. Миний төрсийг хичэлт. Манай төрсийг худал хормог юмд амар тургав. Тэгээ би наатахтаа тийм болцсон биш гэж юу яриад байгаа юм тийм хаана тийм хүмүүс эзэнт нөхчлөө байгаа штэ гэл. Тэгж хэлээ л та. Тэгэхээр бас наа чинь зүйл санаа л та. Манай гэж болохоор юу болоо гэж утасны эзэнт нөхөн үлвээд чи гачин юм ярьж байгаа гэж хэлээ. Чи бас л бодлоо л та. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна гэхээр би өөр дээр ч гэсэн бас хэлээ л та. Жишээлбэл намайг харж байгаа нэг хүний хармаанаас 1000 төгрөг унчлаа гэдээ би хөөе 1000 төгрөг унжина гэж хэлчихлээ тийм ээ. 1000 төгрөг унжина. Тэгтэл би явж талаас
нэг чамдаа дүүрэн доллар олчих юм бол эцэнд нь хүү байх вэ гэхэд бас нэлээд тэмцэлтэй байх хайр. Нэлээд тэмцэлтэй байх шүү. Мянгаыг бол бодох юмгүй хэцэн байж болох юм. Чамдаан долларыг бол хинч мэдгүй намайг тэр авсныг зөв тийм тохиолдолд авлаа минийх тэмцэлтэй. Энэ юу вэ гэхээр юм байт юм л та. Тэр өөрөлдөл би тэрийг авчихъя гэсэн хүсэл ачаал тэгээд эзэнт нь өгчий гэсэн сайн сэтгэл хоёрыг одоо хүчний асуудал, хүчний харьцааны асуудал. Хүчний харьцааны асуудал. Тэгэхээр хүчний харьцааны асуудал нөлөөсөө бидний за энийг одоо нэг арчиада бүдэн шишинд нэг би хэмээх үгүй гэж яриад байдаг шүү дээ тийм ээ. Тэр талаар би нэг жохон товчхон би хэмээх үгүй гэдэг чинь нямсан буу гэдэг хүн байхгүй гэсэн үг биш шүү дээ. Юу гэдэм бэ гэхээр эхлээд нэг жишээ ярив. Миний гар гэж ярьдаг тийм ээ. Тийм ээ. Миний гар гэхээр одоо гарыг эзэмших шиг нэг итгээд байна да. Өөрөлд гар бие биш гэсэн үг. Миний хөл гэж ярьдаг. За хөлнөөсөө тустай хүн байт юм байж. Миний бие гэж ярьдаг. Биенээсээ тустай хүн байт юм байж. Гэтэл би бодож ийн гэж хэлдэг. Тэр бодлоосоо тустай бие байх нэ тэ. Би ууралж ийн гэдэг. Уурнаасаа тустай, баяр баясгалангаасаа тустай, бодлоосоо тустай нэг хүн байна гэж бодоод байдаг маань юу байх юм? Би гэсэн үг. А тийм юм байхгүй гэдэг үзэл. Би байхгүй гэдэг. Хамгийн энгийн. Би байхгүй гэдэг чинь өөрөлдөл хүмүүс нэг релверцэн байгуу юу? Би хэмээгч нэг бүхэл нэг юм ган шайраг шиг юм байдаг л гэж боддог байх. Тэр ган шайраг шиг би гэдэг юм байхгүй л гэсэн санаа. Тэр бодлыг үйлдвэрлэж яадаг. Одоо нөгөө казны машинаас ингээд нөгөө толон хөвөрч яадаг шиг нэг бодлыг үйлдвэрлэж яадаг нэг юм байл гэж бодоод идэг байхгүй. Тийм байхгүй гэсэн. Буддийн шинж юу гэж үздэг юм бэ гэхээр хүмүүсийн бодлууд бүгдээ бие даасан програмууд гэж ойлгодог гэсэн. Бие даасан ингээд. Тэдний л нэгдэх гэсэн. Аль нь ч биш. Одоо жишээлбэл би одоо ингээд Монгол Улсын ерөнхийлөг жиг баримгуул тэрний талаар надад бүхэл бүтэн файл байна. Гэл бодонгууд гараад ирнэ гэсэн. Ажил байна гэсэн. Тэр би байхгүй гэсэн санаа шүү дээ. Өөрөлд тэднийг үүсгээд идэг нэг юм байхгүй гэсэн. Зүгээр л бие даасан файлууд. Өөрөлд шинэ мэдээлэл орж ирэх шинэ файл бол гарчнаа л гэсэн. Програмууд байна гэсэн. Жишээлбэл надад би ондогжин гэдэг ном цээжтэй. Надад ондогжин гэдэг бүхэл бүтний файл байна гэсэн. Одоо би уншаагүй байна л та. Энийг одоо нэг бодлоос гарч ирж байгаа ш. Нөгөө тэр мэдээлэл байж гэнэ л гэсэн. Тэгвэл шин намбаа тамжиж чинэтлэн дөмбөдөл шатуухан шинжээний мамай нөгөө програм гарчээд дэлгэсэн дээр ажиллаад унлаа л гэсэн. Тэгэхээр би гэж юм байхгүй өөрөлд хүмүүс ирэхэд би яг хаа намаа гэж үздэг гэсэн ухаан гэд нэг л юм бодоод байдаг байхгүй. Ухаан гэдэг нь тэгтэл бүдэн шин тэрийг задлж үздэг гэсэн. Тэрийг задлаад үзээр ухаан гэдэг чинь ингээд маш их олон юмнуудыг нэгдэл юм байна штэ л гэж үздэг гэсэн. Ойлгож байна уу? Тийм. Тэгэхээр энэ олон юмнуудын нэгдлэгдэж чинь жишээлбэл ням самбуу гэж ямар юм хэлэх юм бэ гэхээр нам төр түүг цайдаг угсаа сурулж хийднэ гээд энэ амьдралынхаа дурч цуглуулсан мэдээлэл тэгээ зан характер эрүүл мэнд ийм олон юмны нэгдэл юм байл ням самбуу гэдэг зүйл чинь. Тэгэхээр энэ тохиолдолд үгээр би уурлаад би яагаад байгаа гол нь биш. Миний уур гэдэг нэг олон нэг тусдаа нэг бие даасан програм байна да тийм ээ. Одоо нэг аливаа нэг юм гарч ирдэг тийм нэг юу бахна штэ. Шинж одоо тийм уур гэдэг нэг юм байна гэсэн. За тэгтэл тэрнээ л бие барих чадвар ч гэдэг юм. Тэгвэл бас шунал мөнгө авчих сонирхлоо тийм. Шилэгүн л би мөнгө толч сайхан шүү дээ тийм ээ. Одоо тэр л бодлохгүй тэр бодол. Тэгтэл бас би хизээч юмыг эзэнт нь өгөх ёстой удлуур юм хийх гэсэн бодол байна да тийм ээ. Тэгээ энэ бодлуудын аль хүчтэй намайг жолоод юм нэглэв. Аль хүчнийгийн дагуу би үйлдэлийг үлдэнэ гэсэн. Игдэл тэр 1000 төгрөг би эзэн нөх байдлаар чамдан төгрөг мөнгө онготл. Тэг яавал яг би талыг гандан тандуул чинь үлдсэн талыг нь яг буян талыг хийсэн дөө гэлээ. Өрөг өмөрөд эхлэнэ тэгээд тийм ээ. Тэгээд энэ нөхд бол хулгаал болчихно л доо яг үсээс. Тэгээд юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөөсө хоёр сэтгэлүүдийн бидний сэтгэлүүдийн хүчний харьцаа байд. Тэр маань би өөрөө л дүнэлэх. Энд бас дээрээс нэг хэлэлцээ би их олон юм яриад багш. Босон шишнүүдийн харьцаа болохоор ихэд нэг бурхан гэдэг нэг хамаг сайн сайхны туйл байж байдаг тийм ээ. За хажуу талд нэг нүглийн амир бурхан буг чөтгөр байж байдаг. Тэр хоёрын хооронд хүн байж байдаг. Нөгөө хоёр талаас нь жангаа галгаа шиг тийм ээ. Тэр хоёр голцоо тэр гадна тавиад байдаг байхгүй. Буддийн шинд ерөөсөө л тэр сайн сайхан муу бидний дотор л байдаг. Өөрөлд надаас тустай зүйл биш. Өөрөлд тэгээд би дээр сайн сэтгэлтэй хөтлөх юм бол сайжаа муу сэтгэлтэй хөтлөх. Тийм болохоор юу гэдэг лээ? Дагны дагийн чавын дагийн даа ингэ. Хүн өөрөө өөрийнхөө дэсэн өөрөө өөрийнхөө нөхөр юм.
Бүдүүн шин тэр бурхан бууг чөтгөрийн талаар юу гэж ярьдаг хүүхдүүд их асуудаг юм байна. Тэр бууг чөтгөр бол байна гэдэг юм хэлэхэд. Байхад байна гэдэг. Тэрийг үүсээд өгдөг тэр айхтар майхтар хүний хорлон яа нэ тэрэ болно. Тэгэхдээ хизээш бидний тусалцаагүйгээр бидийг хорлохгүй шүүлээ шүү. Өөрөөр хамгийн гол бид нар одоо өөрөөр тэр бууг чөтгөрнийг ачаал бодол өгдөг юм. Яг тэгэхээр би танарт сонирхолтой болохоос нэг ярэ чөтгөрийн талаар нэг ярэ ярих юм. Монгол нэг яг нэг ингэж чиг ярихгүй байна би. Ингээл нэг тэнэл аах байхад. Юу нэг юу байна. Тэг хоёр хөгшин залуу хоёр чөтгөр байж гинэ. Хөгшин залуу хоёр чөтгөр байж. Тэг талаас нэг тухайн үед нэг лам бол нэг хүн л одоо тэгэл ном үзэлх сайж чинь ерөөсөө ошлонгороогийн зүгтлэх хамгийн би гэл таньж мэдэх гээл. Тэгэл ерөөсөө тэр бол яванд хамаг амд нэг тусуулал их л мундаг хүн гарах гэдэг чинь. Ерөөсөө бодиттой аюул нүүрлээд байж хоёр чөтгөрт. Тэгсэн жил орлохоор бол чинь залуу нь яах надад чинь дор нь алаа эдод нь хийчихэл гэж. Тэгсэн чинь хөгшин болохоор залуу хүн ийм гин залуу чөтгөр ийм гин. Надад чинь алж болно дор нь алчин тийм үү. Тэр алгуулсан амар чөтгөр шулмуудын үед бол бидний алхах амархан байт юм биш үү? Одоо ч тэгээд чөтгөр шулмууд хүн амтны нэг алах шаардлага болчих. Тийм хүмүүс өөртөө алаад байгаа юм ч гэдэг. Наа ч юм бол амархан. Гэхдээ надад чи алчингууд л дахиад нэг өөр газар төрөл аваад улам сайжраад гараад ирдэ. Хэцүү үед. Харин хоёулаа нэг арга бат. Тэгээ нөгөө ламчин ингээд нэг ой дундуур нэг нарийнхан зүрэг замаар яваал нэг тосгонд очиж одоо нөгөө Бадригийнханд хоол авчаал тэгээ идчихдэг байж л өөр ямар ч илүү юм баггүй ингээл яваал хүрээл ирдэг. Тэгээ нэг нарийн зүрэг зам дээр нөгөө хөшинчдэг чинь гой цэцэг ургалчих гинэ. Них гой цэцэг. Тэгээ нөгөө хүн чи явж яснаа цэцгийг хараад нэг зог туснаа харж яснаа жоохон тойрол явчих. Тэгээ хоёр дахь явж юм гурав дахь явд нөгөө цэцгийг хоёр болгочих юм. Тэгэл 3 болгочих чинь 4 болгочих чинь тэгэл тэгсээр гал нөгөө техник яг зам дээр нэг хөөр хэм цэцгийн мандалч хэлнэ гисэг гой цэцэг болгочих чинь. Тэгээ нөгөө ламчин гэвжээс замдаа хайралтал нөгөө цэцэг мэцгийж байгаа хараал явдаг юм. Сүүлд нь нэг удаа ихнээс нэг хажуулан жоохон нэг юм тоос мас даруулаад нэг гişүү мишүү дээрс нь унгаацсан байдалтай болчих чинь. Харангуйтай нөгөө мөчөр зөвчрийг цэвэрлээд дэлбэ мэлбэг нь арчаад тэгээ явчих чинь. Нэг их жоохон гунтцсан байнгутлнаас усалж ийлгэн. Тэгсээр аваад нөгөө ламчин сайхан цэцэрлэгч болчлаа гэж. Тэгэл нөгөө хичээс юу гэсэн бөгээр гоо сайхан татагдсан байгаа шүү дээ тийм ээ. Нөгөө л өнгө мөнгө шунаал тэгэл сүлд нь нөгөө цэцэрлэгээл нөгөө цэцэгчний хүслэн дуулаад тэгэл тэгтэл үнийг хэлэхэд тэр бол бүр бидний тэр амьдралын зовлон зүзгүүр тэр том хэмжээнд нь авч үзээд тэгээ тэрийг яах ёстой хүн байтал сүлд нь бол нөгөө цэцгэл асардаг тордог хүн болсон байна л гэсэн санаа. Тэгэхээр энэ юу гэсэн санаа вэ гэхээр чөтгөр шуланд бол нэг бүтэнч нэг ачаал хөдлөгдөг юм. Тэрнээс нэг аймаар сүйтэй гэж яриач байдаг. Тэр бол нэг асуудал ш. Хамгийн гол дайсан юм лээ. Бурхны шинд 4 чөтгөр гэж гардаг юм. Юу лээ? 40 гэж гардаг. 4 дүд гэдэг чинь чөтгөр шулан. Тэмрүүлэнд шулан. 4 шулан гэж гардаг. 4 шулмын хамгийн ихэнд юу гэдэг вэ? Няман бим дүд буюу Исванис дүд гэж. Исванис. Тэдэр л бид хамгийн. Дайсны дарсны үрийг олсон гэж ярьдаг шүү дээ. Их өндөр түвшин шүү дээ дайсны дарс. Тэг чи ямар дайсан дарт юм бэ? Исванисыг л дарт. Исванисын чөтгөрийг л дарт тийм. Тэгэхээр нэг ийм л санаа л та. Тэгэхээр нөгөө дотор байдаг бидний сайн муу сэтгэлийн хүчний харьцаа юм аа. Тэгэхээр одоо бүдэн одоо ингэж юу яриад ирэх вэ гэхээр бясалгын талаар яриа болоод тийм үү? Бясалгал. Тэгээ бясалгал гэж юу гэдэг юм бэ гэхээр одоо өнөөдөр чинь ихэд бясалгал гэж ярьдаг болчих. За одоо шашин болгоно л бясалгалтыг хийдэг л болсон юм шиг л ярьчих. Янз бүрийн бясалгал яриад байна. Тэгэхээр бүдэн шашны бясалгал гэдэг бол асар их төвхтэй. Тэр бол бүр аль эртний юм. Тэгэхээр бүдэн шашны бясалгал гэдэг тавигддаг маш энгийн нэг зарчим байт. Тэгэхээр тэр юу вэ гэхээр тэр бясалгал гэдэг маань бидний тэр нөгөө муу сэтгэл байна да. Тэр муу сэтгэлийн хүчийг сулруулах арга зам буюу яг хүчийг сулруулах шууд арга. Үүл бид нар тэр сайн сэтгэлийг хөгжүүлэх арга зам юм уу? Хөгжүүлэх аливаа нэгэн арга чарганд болж байгаа тохиолдолд тэрийг өгнө. Бясалгалыг чөлөөн зөвшөөрнө гэсэн. Түүнээс одоо ингээл өөр антин шиг болоод тэнгэрээс энерги дуудана ч юм уу? Тас юу гэрэл бодно ч юм уу? Эцэс тэр яаж бидний тэр ясванаас торлож чадах юм бэ? Нөөс бүдэн шин гэдэг чинь юу гэхээр
цэвэр сэтгэлийн чанартай болоод байна. Өөрөөр хэлбэл бидний тэр муу сэтгэлээ номхдох, сайн сэтгэлийг үүсгэх гэсэн. Тэнгуут л энэ чинь юу гэдэг вэ? Энийг дасгал сургуулна л гэсэн. Аль хүчтэй илүү хүчийг олоод идэг гэсэн. Хөгжөөд идэг гэсэн. Болгож байна. Хүний бие, хүний сэтгэлээр хуйлаа тийм хөгжих асрах нөөц боломжтой байт юм байна л да. Жишээлбэл яадаг вэ? Хүн нэг хүнд уурлангуутлаа л шууд аваад зүгээр барьж аваад зодчих хооролтой юм. Тэхгүй. Тэгээ нэг удаа уурлаа, хоёр дахь уурлаа, гурав дахь уурлаа, дөрөв дахь уурлаа. Сүүлд нь тэрийг ороод ирэхтэл уурн хүрээд идэг болчихно. Нэрийгээ сонсоход л дотор мохоо оргоод бүс усаалгах чинь болчихдог болж байна. Тэгсээр бол сүүлд нь тэрний хийсэн үйлдэл болгоныг нь яг нөгөө нүдээр хардаг болчихдог. Сүүлд нь баг тэр хүний нөгөө ашиг сонирхол одоо эрх чөлөөгнийх нь эсрэг тийм үйлдэл, хорлох үйлдэл хийж болохуц одоо намайг эзэмдээд үлчин гэсэн үг шүү дээ. Нэг уур гэдэг юм. Мөн үү? За тэр навшиг за яах вэ? Чамайг би чадъя. Нөө уур маань ихэндээ тэгж бол бодоогүй шүү дээ. Явн явсараа тийм хүчтэй болчихно гэсэн үг. Магадгүй тэгээ сүүлмэр алтан амийг нь хөнөөгөж бэлэн болчих мэтгэл юм. Эсэргээрээ тэгэх юм бол нэгүүлсэнгүй сэтгэл гэдэг маань яаж өгчих вэ? Сэтгэлийн дасгал сургуулал нэг юм л мал. Одоо жишээлбэл хүмүүс ярьдаг л ижим минь гэл ээж гэл яриад байдаг. Гэхдээ яриад байдаг ч гэдэг хаяа ярьдیں۔ Хүмүүс ингээл өө ээж минь гэл ярьж байдаг. Тэгтэл нэг удаа яадаг гэвэл дугаагач ямар ядаргаатай юм бэ энэ ч одоо. Нас та дугаал хийж гэл ээжигээ загнажил байдаг шүү дээ. Энд чинь юуных юм бэ гэхээр ээж гэж нэг л удаа борж ин гэсэн. Дараа нэг уур нь нас тэгэл гараад ээж гэсэн. Тэгтэл үргэлж ээжигээ боддог. Үргэлж ээжигээ тэр нөгөө бодисодын сэтгэлийн тэр 7 юуны тэр ээжигээ ачиг гэдэг бясалгалын төвшөнд эзэмшиж байгаа хүн бол хизээш тэхгүй гэсэн. Ойлгож байна уу? Тэгэхээр бясалгал гэдэг чинь тэрийг дасгал сургууллаад тэр сэтгэлийг үлэмж чадал болохыг хэлнэ гэсэн. Жишээлбэл анхан суралцж байгаа хүн, анхан үлийн өрөөнд талаар бодож байгаа хүн бол өөрөө мэдлгүй бас ингээд сэтгэлдээ нисванисыгаа сэтгэлдээ царигдаа тэгээд мэдсэрэн байж ус нэг муу хийж тохиол байна л да. Тэгтэл тэр нөгөө үлийн үрийн талаар онлын түвшингээ байнга санаж бясалгалын түвшинд тийг сайжруулж байгаа хүн бол амин хүрсэн ч тэгдгүй юм билээ шүү. Энд дээр нэг жишээ хэлж байна. Энэ 1959 онд төвдөд хятад дайрч ороод тэгээд 59 онд төвдөө тэр чигтээ 70 багштайгаа хамт урагшаад энэ тэгэл өнөөс юм байна. Энэчүүд очиод манай гомон татсан Балтанбарын үеийн гомон татсан гэдэг хүн ухааны том энэ төвдийн алдартай татсан маань тэндээ шаваа тавиад тэгээд эхний 6-7 жил хамбгүй байсан. Яагаад хамбгүй байсан бэ гэхээр гомон татсан нийтдээ 74 хамб сууж 20 хэдэн Монгол аралтай хүмүүс үү. Тэр 20 хэдэн хүмүүсийн хамгийн сүүлчийн Монгол хам болох хүн тэр үед ласын шоронд хоригдчихсэн. Ласын шоронд Монгол хүн хоригдчихсэн. Гомын хэдийн хам. Тэгээ тэр хүний талаар ингэж ярьд юм блэ. Хамгийн сүүлд доогоо уншиж яхад нь сожингийн доо гэдэг судар уншиж яхад нь хятад орж толгойд нь бодлоод бос гисэн юм бэл. Тэгт нь одоо энэ гомонгийн түүхэд ном байгаа. Тэнд дэр гисэн. Тэнгүүт л нөгөө лам номоо гүйцэд унш дуслаа босоо гэх юм бэл. Тэгээ тэр үед бол тэр үнэ тарихыг зад буудчих ирэх бол хятад бүрэн байсан гэж. Тэглээгээд юу ч болохгүй, юу ч өөрчлөгдөхгүй. Ерөөс тийм өдөр тутмал тохиолж ирсэн тохиол доогоо дуустал уншичаад тэгээ босоо шомдсон. Тэгээ тухайн үед одоо нөгөө нэг 1930-40 оны үед манай богдыг л хамгийн л уран гоёор одоо хүнд итгэмээргүй тийм байдлаар л муулж тэрийг доромжилж явах юм бол их сайн байдаг байж. Тэрийгээ тэгээ дамаа тэр богдын өөрөөсөн хүмүүсийг хүчээр хилүүлдэг байж. Яагаад гэвэл хамгийн сүүл богдын совин байсан хүнийг хүмүүс ярьд юм л өөлөөд байдаг. Би богдыгаа хэлэхгүй хэлсэн шүү. Даанч үндэсгүй хотлоо би хэлж ийсэн шүү. Одоо тэрний үйл яндаа гэж уйлдаг байсан. Тэгтэл тэр ламыг гомон дацингийн хэдийн хам гэдэг чинь төвдүүд асар нэр хүнтэй хүнийг 14-р далаа лам болоод ер нь төвдийн засгийн газар түүний багш нар далаа багшийн багш нарыг төвдийн ард түмнийг шулж мүлждэг байсан гэж хэлүүлэх гэж зүтгэсэн гэж юм л да. Тэрийг хэлээд тэгээ гарын үсэг зүрх. Тэгээд тэр лам зөвшөөрөх өгд юм бэл. Ерөөсөө зөвшөөрөх. Тэр үед нэлээ олон том лам нар яах вэ тэгээд аман төдий. Өөрөөр хэлбэл дотроо дээрс итгэл үнэмшлээ орхихгүй ч гэсэн тийм ээ итгэл үнэмшлээ орхихгүй ч гэсэн хүмүүст одоо ерөөс амиал авч үлдэхийн тулд
Тийм ээ, амиал авч үлдэх юм бол ам төдий тэгэлч энэ буруу хог маш олон хүмүүс буцсан гэдэг юм л. Тэгээд өөрийнх нь шавнар хувилгаан ламнар сүүлдэн дээр ламд очиод багшаа та тгээ хэлчихээ. Дотор таны бодол бол ямар төвшөнд гарсан хүмүүс мэдэн тийм ээ. Амдууд ер нь та төвдийн шишинд хэрэгтэй шүү гэдэг. Урдаас асар их зангасан гэл маш их зангасан. Юу яриад байгаа юм бэ та нар? Энэ амны худал хэлэг гэдэг чинь 10 гар нүглийн нэг. 10 гар нүгэл гэдгийг төвдийн бүдгийн шишний том хийдийн хамт гэлэн самаардаг хүн битэл хар хүмүүс сайтын шүү. Гинэнгийн самаардаг хүмүүс наатгаж сайтын шүү. Тэгтэл би бүхэл бүтний хийдийн хам ийм хүн амны самаарыг худал хэлхээс ихэж чадахгүй бол ямар хэрэг байсан юм бэ? Тэгээд дотроо юу утсан ч хамаагүй аман дээр хотлож болно гэж тэрэн дээр байд юм уу? Гэж хэлж. Тэгээд ер нь далаа багшаар хамгийн гол нь далаа багшийн багш тэр тижээрэн бүж, илээрэн бүж гэдэг чинь миний номын багш нар. Надаа яг ойс ном зааж шууд ном зааж басан багш нар. Тэр багш нарыгаа би худал хуургийн дидэх юм бол надаа шинэн тэмцэлгүй багшийг шүтгэхээс байхгүй болж байна. Тэгэх юм бол нэг ч номын үнд төрөхгүй болж байна. Амнаас үлгүй юм. Тэгсээр гад нас 6 жил орж байгаа нас урсан юм бэл. Тэгэхээр энэ мэтлэн тэгэхээр энэ бол юу вэ гэхээр тэр зүгээр нэг хүн зүгээр нэг төрч ирд юм шил тэ. Ерөөдөө бол одоо өөрөлдөл бясалгал гэдэг чинь ингэж төлөвшөөлж өөрөлдөл оюун ухаанаа сайн сэтгэл ингэж хөгжүүлэх арга замууд байдгийн шүү гэсэн санаа. Тэгэхээр хүний оюун ухаан хэрхэн хөгжиж тийм бэ гэхээр хүний бие сэтгэл хоёр хоёулаа хөгжих тийм их боломжтой байт юм байна. Тэгээ жишээлбэл одоо ингээд хүн ингээд энэ гараар ингээд кантил өргөөл авах юм бол энэ хоёр толгоотын цусан ангам цайжраад тэгээд ерөөдөө энэ булчин хөгжөөд ирдэг л те умбоогол томбоогол хагц царийн 2 сарын дараа ихтэл зүгээр энэ л том булчин л та. Яг тэрнтэй ижилхэн хүн ингээд нэг юмдаа ингээд төвлөрөө бодоод байхад тэр бодолтой автах. Энэ дор бүдгийн шинж ерөөдөө зүү юм шүү дээ. Зүү юм л гэж бодох хэрэгтэй. Буруу юм бодсон ч тэрэнд автна гэж байгаа. Энэ бол симжийн чойнод гэж хэлдэг. Сэтгэлийн мөн чанар жам ёс гэдэг. Өөрөлдөл ерөөдөө энэ лорик гэдэг оюун судлахын судруудаар гарч байгаа үндслээр бол хүн ингээд дотроо энэ урд цэцэг байна гэж бодоод байгаа сүүлд нь яг нүдээр харж байгаа цэцэг нь харагдах болчихно л гэж хэлдэг. Энэ сэтгэлийн зүгээр чам гэж солиорч чухал юм л да. Тэр дэвшлэн бусдыг нэгүсгүй сэтгэл байт юм уу? Тэр бүдийг асар их бяцлаад ирэх юм бол тэр асар их сэтгэлийн нинжи сэтгэлийн чанартай болж чадна гэсэн. Одоо үе чинь хүмүүс их мохоо үүсгдэг болчихжээ. Бусдын төлөө хамаг юмаа зориулсан ямар ч нэр аль төр имийг сонирхгүй тийм хүн байж болохгүй л гэж чичрээл дээрдэг хүмүүс их болчихж. Муухай маа тийм ээ. Ингэж их хэтгэл үнэмшлэг болчихно гэж. Тэгтэл тэгдэм байна. Тэгээд бас нэг би сэтгэл хоёр хоёлаа ингэж ийм л тийм ээ. Тэгтээ би сэтгэл хоёрын нэг ялгаа надад шүлхэн ингэж нэг өндөр тариагаад байна гэдэг тийм өндрийн харилцааны дасгал сургууль хийгээл байж тийм ээ. Тэгэхээр ингэж өдрийн ирэх тусам өндөр тариах тэр өндрийн хэмжээ нэмэгсхэн. Нэмэгдэн штэ тэр чинь булчин шүрмсэн чангараа техникэн сайжран тэгэл их гоё яриадаг болно тэгэл. Тэгтэл хүн тэгээ хараасаар агаад тэгээд 2 м дээгүүр 3 м дээгүүр 4 м дээгүүр хараадаг шатдаг болох уу? Бас боломжгүй юм байна. 5 6 өнөдөр шүүд хязгаартай байт юм байна. Хүний биений өгөгдөл гэж байт юм байна. Булчин шүрмсийн хязгаар гэж байт юм байна. За тэгээд хүн хараах болгонд нэг газараасаа л хараад юм байна л та. Газараасаа л хараад. Тэгэд тэгтэл хүний оюун ухаан гэдэг бол тийм биш байт юм байна. Өнөөдөр би нэг юм шийдээд ойлгоод мэдчихлээ тийм ээ. Маргааш би дахиад тэргээ бодох шаардлагагүйс би тэр чинь мэдгээ мэдсэн юм чи. Тэрнээс цааш бодох хэрэгтэй юм. Цааш бодох хэрэгтэй. Өнөөдөр миний бяцлагын төвшинч байд юм бусдыг нэг үүсэх сэтгэл би өнөөдөр нэг бяцлагад нэлээд төвшөнд хүрчлээ. Нэг сар бодлоо ийм төвшөнд хүрчлээ. Дараас л тэрнээс л цаашаа явна гэсэн үг ойлгож байна уу? Тэрнээсээ цаашаа яваад өшөө илүү дээшлээд авах илүү боломжтой. Өөрөөр хэлбэл тэрнээс бяцлагын төвшин нэмэгдэх тусмаа тэрний хурдц нь илүү болоод ирээд байна гэсэн. Илүү өргөн хүрээтэй, илүү далаацтай. Тийм болоод яваад байдаг гэсэн. Хоёрдугаар хүний би гिचнээ булчин шүрмсийг хөгжүүлж гэсэн 30-аас цааш нэмэгдэх юм байхгүй дээ. Орогднол гэсэн. Гэтэл хүний оюун ухаан гэдэг бол хизээч доройтно гэж байдгүй. Хөгжүүлэл ах юм бол хөгжүүлэл далтаа 80-та миний багш 80 хүн биш. Биднээс хол илүү дөрвөн ухаантай юм байсан да. Тэгээд
энэ насан дээр бас бие орхиод энэ би ингээд илжирээд орхих бол хүний оюухан бол энэ насан дээр хамгийн их гомонсон, хамгийн бяцлалгал хийсэн, хамгийн их дадал болсон тэр мэдээллүүдээ аваад хойд наслага болдог байна. Тэгээд төрөл дамжаад энэ номоор ингэж явж ингээд бяцлал хийж өндөр түвшинд өссөн хүмүүс чинь төрхийн гоц савьяастай. Төрхийн тэр бүдийн шний тэр одоо сайхан сэтгэл тэр бүдийг цуслаасан хүмүүс төрдөм байх шүү дээ. Тэгэхээр хувилгаан гэдэг чи одоо энийг хэлт юм биш үү? Нэг үгүйс гарахгүй. Яалт ч хүний оюун ухааны тэр хөгжлийн төвшин хідэн үе дамжиж хөгжүүлж байгаа тэр хөгжил биш үү? Тэгэхээр хүний муу сэтгэлийн эсрэг тэгэхээр сайн сэтгэлүүдийг бяцлаж тэднийг дарах юм байна л да. Жишээлбэл уур уцаас эсрэг юу авах вэ? Нэг үүсэнгүү сэтгэл, асархуу сэтгэлийг бяцлах юм байж. За тэгээд одоо юу гэдэм байгаа аржил омог тэр омог бадрангуй эсрэг тэр ертөнцийн зах хязгааргүй тэр юмний талаар их бодно гэж ярьдээ. За нэг иймэрхүү мэйгтэй. За тэгээд өөр юу ажиллах вэ? Одоо мөнхийн эсрэг одоо бэлэг бэлгүүнийг зөв гомно л да. Одоо тэгээд хармын эсрэг одоо өглөгчүүд юм. За ингээд юу өөр ерөн төгтөөл тоо. Гэхдээ ингэж үздэг шүү. Одоо жишээлбэл кичнээн асархуу бяцлахад уур гэдэг тэр имийг үнцээр нь тасалж чадахгүй гэж үздэг. Энийг бас бодох хэрэгтэй. Үнцээр нь ор үнцгүй алга болгож чадахгүй гэж үздэг. Яагаад вэ гэхээр тэр нэмжин сэтгэл хийгээд за тэр баясал хөөрч тийм уур гэдэг чинь зөвхөн зүгээр нэг илэрлүүд байхгүй юмний. Тэгэж аливаа нэгэн зүйлээс бидний ухаанаар дамжаад гарч иж байгаа илэрлүүд гэсэн. Тийм болохоор энэ илэрлүүд бол нэг юм нэгийг охот үгүй болгож болохгүй. Хэрвээ ингэж болдсон бол уурыг бяцлахаараад нэмжин сэтгэлийг ор үнцгүй болгож болох юм уу гэж асуудаг. Тэгэхдээ уур уцаар за тэр тачаал энэ бүх нисванысын зүйлүүд гардаг бол суурь нь болохоор юу юм бэ гэхээр тэр бие хэмээх үзүүлээд. Бие хэмээх үзэл буюу өөрөөр хоёр юм байт юм да. Тэр гадаад зүйлс эд материалын бодит чанарыг бодит байдлыг хэд давуулан үнэлэмж бонломж хийгээд хоёрдугаар тэрийг нөгөө шууд хүртэж эзэмшигч одоо мэдрэгч өөр бие хэмээх үзэл байдаг. Амин хувь хичээх үзэл. Хоёрдугаар тэр материал үзүүлийн мөн чанарын хэд давуулан үнэлэмж. Энэ хоёроос л юу ах нь бүхий л тэр нөгөө нэг уур уцаар юу тэр бүгд урган гарнаа гэж үздэг. Тэгэхээр энэ хоёрыг л бол харин үгүй болгож болно гэж үздэг. Яг л энэ хоёр бол буруу бодол юм гэж үздэг. Буруу бодол гэж. Юмсэг зүйлийн мөн чанар одоо бодит байдлын хэд давуулан үнэлэмж гэдэг нь бол тэр бодит байдлыг нь тийм бос байдал тийм гэж боддог болохоор тэрийг мөн чанарыг нь оноосон тэр оюун ухааны бяцлалын хүч юм. Өөрөөр хоосон чанар хийгээд би гүгүү хэмээх энэ хоёрыг бяцлалын хүчнээр саяны хоёр үгүй юу бодомжийг саяны бол бодомж болоод ирж байгаа. Тэр бодомжийг ор онцгой алга болгож болно. Тэнгүүт энэс дулдуудан гардаг тийм хүсэл тачаад бүх юм бол үгүй болно. За энэ бол одоо нэг гэгэрэл төрөх зам ерөнхий хураан байна. Ингэж сая гэгэрэл төрт юм аа л гэдэг үд санаа шүү дээ. Тэгэхээр яг ингэж болох юм аа гэгэрэл байж болохгүй гэдэг байгаа бохон болно гэдэг нэг гүгээд хараагаад байт юм биш л дээ. Энийг бүр онлайн төвшин ингэж үзээд. За тэгээд дамаа тэр их хөлгөний судруудаар бол гардыг шүү дээ. Бодисатын сэтгэл гэдэг чинь зүгээр үсгэх юм биш. Яг бурхан болох бүх арга замуудыг онлайн төвшөнд баталсны дараа дөнгөж сая тэр ухаантай хүмүүс идэг бол яг бодис сэтгэлээсээ үүсгэх юм а гэж ярьдаг юм л да. Нэг юм уу ирэхэд. За тэгээд одоо ер нь л хөдөлж байна. Хэд хүртлээ? Энэ цаг болчих юм шүү. Аа сая нэг юм дээр нэг юм цаахан хөлтэй жоохон тутаа хийх шиг байна. Цааш нь ярьж байгаа юм. Яг тийм. Хоёр чигээр ярьж байгаа таансан шүү дээ. Хүн бол ингээд нисванаас ирж гаднаас ирж дотроос ирсэн шүү дээ. Энийг та ингээд хоёр чигээр ярьж байгаад ингээд дүнэлтээ идэх байсан байна. Тэгээд ойлгосноо өөрөө ингээд чигээр оруулах гэж чадахгүйсэн. Тэгээд өөрөөс нь нисванаас ирсэн учраас ингээд та нэг дайчин байна гэж ярьжсэн шүү дээ. Энийг нэг өөрөө их жоохон дүнэлтээ хийж байгаа. Надад яа чи ойлгосон юм шүү. Ойлгосон тэгж явах шаардлага байна. Бүсдүүс ойлгож байгаа. Би энэ тэгээд ойлгочих болов гэж тэгж ярьж байгаа шүү дээ. Тэгээд ер нь нөхдөд ингэ ярьж зүгээр юм байна. Би ч одоо яг үнэхээр би гэдэг юм чинь бол зүгээр юм шүү дээ. Шинэдээ сурвал ташчин бол татсан гэдэг яг гүн ухааны татсан гэж багш. Өөрөлд би яг ингийн хүмүүстэй нэг ярьж байгаагүй. Тэгээд гоцоо одоо энэ оюутан ингээд яг мэрэгжлийн хичээл ордог гэсэн. Одоо ингээд би нэг юм яриад байгаа.
Ерөнхийдөө бол дандаа л яг мэрэгжлийн оюутнуудад мэрэгжлийн хичээл заадаг болохоор өвчл хөдөлთა байх. Тэгээд би 2-3 хичээл орох. Тэрнээс л усаа хэтэр хүрээд ирэх. Тэгээд яг багш нар чинь Пушкин яагаад туссан байх вэ? Ямар ч асуудал. Өөрийнхөө нөгөө гэрээ залцсан өвчлөл эмгтээдээ дандаа ингэ нөгөө хоёр тусахдаг шүү дээ. Тэгээд дандаа ингэ шилжүүлж байна. Тийм л зүгээр ингээ яах юм чи. Тэгээд өнөөдөр энэ чинь эвгүй нэг хэлсээр хагаад хамгийн мундаг яруу тусаа гэж байна. Хаач нэг юу аа. Тэр хараа би юу гэж хэлдэг нэгээр би яг нэг юм нөгөө юуных биш. Яг нөгөө багш нарын хэмжээнд хүрэхгүй бахаа тэгээд уушлаарай гэдэг. Өнөөдөр бол энэ Харин яг энэ номын сонсоор ерөөсөө хоёрын нэг юу сайхан болж байгаа. Зөвхөн бид тасны төгсдөд инженерээр ингэж сонгодог. Тэгээд энэ номын одоо уг утгыг яг тэр одоо энэ сайхан сонсон юм дээр. Тэр Пушкин Гёте бидэнд хэрэгтэй. Тэр намайг Пушкин чирку Гёте чирку. Гэж болохгүй л тийм. Залуу юм л та. Тэгээд ингээд ийг л яхад өнөөдөр миний хувьд бол би бас их дэмжиж байна нэр нэг хэлээ. Ойлгож чиврүү ахта бүрэг ойлгосон гэж бодлоо. Тэр энэ заасны бол ямар ч гэсэн дөрөнд нас автуулж явсан газар юм байна. Ингээд ерөөсөө ингээд ярих юм бол биднээс бас их сайхан ойлгомжтой болох юм байна. Би бодож байна. Четвертый бол тасны юм ярих. Нэг зөрөгтэй юм байж гинэ. Зөрөгт четвертый уулзъя гэл. Үгүй бодоод байдаг чинь. Тэгээд нэг орой бүр четвертый уулзахад орой гарч гинэ. Өврөө дүүрэн чав хийцэн. Тэгээд явсаар алга нэг айхтар гүйдэлтэй нөгөө яг л байдаг гэл тэр нөгөө газар очилтэй. Нөгөө ерөөс хүн болгон л яваал уулзаад тэр нөгөө четвертый өндөд очил. Тэгэл яваадас чинь болдгоо л тавьжал. Гэхдээ сайн юм ингэсэж байгаа л морь тушчдаг л гэсэн гэсэн чинь барин зогсож ин гинэ. Ага хийж. Ачтгөрөө чи байна уу гэж. Байна уу л гэж. Тэгэхээр четвэрээс нэг асууя гэж бодоод байсан юм байна. Тэгэл өөрөө удалж байгаа л нэг 7 чавга аваад тэгэл. За энэ хэдэн чавга байна гэсэн чи 7 чавга нөө гэж. Ингээл нэг 11-ийг аваад энэ хэдэн чавга байна гэсэн чи 11 чавга нөө л гэж. Тэгэхээр ингээд бүр атгийнхаа хэмжээгээр нэг баахан чавга аваад тэгэл. Түүлийн хэдэн чавга байна гэсэн чи мэдэхгүй айл гэж.